Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жаргал. Хэцүү анги. Их өдөрдөгч хамтран зүтгэгчийн хамт авилгатай тэмцэх газрын үүдний тахимд суун. Царай маш баргар. Багш нарын өмнө чулуун арслан шиг бат зогсоод араатных шиг хүүднүүдээр нэвцүүлэгдэг янжин захирал яавч биш. Та битгий санаа зовоо. Сургуульд ирэхээ ч мэдэхгүй. Ямар ч чимээ анир гарахгүй байгаа. Ингэж хажид захирлаа тайтгаруулах гэж оролдоно. Захирлын цээжийг шаналгаад бодвол ураад байх шиг болно. Авилгатай тэмцэх газар дуудаж шалгана гэдэг ноцтой. Таньж мэддэг хүм бүхэн рүүгээ ярьлаа. Гайгүй байх л гэх юм. Хэрэг илэрч төмний шившиг болох вэ дээ. Би чинь төслүүдийн хөрөнгөөс өч төшнөө саяар нь гулгуулчихсан хүн шүү дээ. Ингэж тэр дотроо бодож суув. Гурлаа гайгүй л өнгөрдөг байгаа да. Гэж энжин шүүрс алтгад хаждын царай хувьс хийж гуруулаагийн шүү. Муухарт могочин. Ичв тойрог чирч унна гэж сүрдүүлж байгаа ухаантай юм бах та. Гэхийг дүүцэлн дахин төрлөө. Мөнгө хүлээж авсан хүмүүсийн гарын үсэг гүйцэтгэгчийн орлогын мэдүүлэг гээд бүх баримтуудыг нарийн бүрдүүлсэн шүү дээ. Хуурамч гэж харагдах нэг ч зүйл байхгүй. Айлтгүй дээ. Гэж хажууд хэллээ. Захирал урд шин хууль гарч ирлэж удаан сууснаа бодлоо. Энэ хэрэгт 10-аад жилийн ялж авч болно гэд бодохоор дотор нь харанхуйлна. Орох цаг болсныг саяхан анзаарсан захирал босоод шатаар өглөө. Өнгөлсөн боржин чулуун шатныг шүүр дээш шараасан нь нэгэн бодлыг төрүүлнэ. Амьдралынхаа туршид би шатаар өсөж ирсэн. Бишгүй л өндөр тавирсан юмсан. Эргээд хамгийн адгийн гişгүүр рүү унах гэж үү? Гэсэн бодвол түүний толгойд эргэлдэж байлаа. Захирлыг цаазын тавцан өөд өсөж явах үед сургуулийн амьдрал годлорлоороо урсаж байлаа. Их завсарлагааны хоонх дуугарч хүүхдүүд ангиас гүйлдэж гарсны дараа бэлгүүн дүлгэн хоёр ширээндээ хашиг шиг шигдээд хичээлээ хийж суугаа Тэмүүн рүү явж очлоо. Найзаа унжээж гутраад байгааг харсаар байгаа хэрнээ тоохгүй явж чадахгүй гэж ярилцсан хэрэг. Бид чиний дэргэд байх гэсэн гэж бэлгүүн уучрлалаа. Бид гурав хамтдаа өчнөө балчиг шаварт шигдлээ. Одоо биенийхээ худалч хуурамчийг мэдснээс хойш цаашдаа найз нөхөд ариун нандуу эрхэлгэж хуурамч дөрөсгээд яах вэ? Гэж Тэмүүн хэлээд чихвчээ хийгээд жишүү харлаа. Бэлгүүн Тэмүүний өмнө гарч суугаад чихвчийг нь эвтэйхэн суглаад гутарч гуйсандаа л чи ийм үг хэлжэн штэ. Яаж хөөж, яаж архирч байсан ч битээр чамайг хаяхгүй гэж хэллээ. Хүү дуугарсангүй. Өмнөх дэвтэр намаа цүнхэлж эхэллээ. Босоод холдож явах нь бололтой. Тэмүүнэ, чи ингэж яхаар намайг нэг сайн зодчихооч. Би муу хүн гэж бэлгүүн арга ядан хэлээд зуурч авлаа. Намайг тавиад орх. Худлаа хүмүүсийг харж хичээлдээ худлаагаасаа суусан дүр эсгэлээ. Одоо худлаагаасаа завсарлаж хуурмаг бохор агаараар амьсгалъя да гэснээ зүтгэсээр гараад авчихлаа. Хоёр найз түүний араас харсаар хоцорлоо. Хоёулангийнх нь царай урамгүй. Тэмүүний аав Америкаас бараг л цаг тутамд сүнжид багш руу залгаж хүүгээ асууна. Ингэж л их санаа зовох байсан бол яах гэж ганцаараа ингэ орхидог байна гэж багшд бодогдно. Гэхдээ хүүхдээ бие дааж сураг гээд орхиж байгаа нь цаанаа их хэрсэн ухаан юм шиг. Хамгийн гол нь Тэмүүний бугшаад байгаа зүйлийнх нь үнэн мөнийг л хэлж өгье гэж багш бодно. Эцэг эхийгээ шудраг бусаар хэрэгээс мулталчихлаа гэхээс байж суух газраа олж чадаад байгаа гэдгийг сүнжид сайн мэдэж байлаа. Үнэн хэрэг дээрээ шудраг бусам хийчихсэн юм шиг. Дүлгөөн яахаарахгүй тэр хүнийг зодсон гэж мэдүүлсэн. Тэгтэл дараа нь өөр хүмүүс нэмж зодсон болж таарсан. Зөөлхөнч гэсэн зодсон л бол зодсон шүү дээ гэж тэр бодно. Гэхдээ яасан ч бэ хамаагүй 3 хүүхдээ өмөөрөх бодол түүнд төрнө. Гэнэн цайлган хүүхдүүд хар буруу санаа хизээж өвөрлөхгүй гэж тэр итгэнэ. Түүнийг бодол болон суутал гаднаас сүрэн багш орж ирж ангийн тухай Тэмүүний тухай ярилцаж удаан суув. Ойлгоцохгүй байсан ангин сүнжид багшийг хүрээлдэг болсон. Хүүхдүүд чин сэтгэлээсээ хандаж байгаа хүнийг анддаггүй юм гэж багш нар ярилцаж байгааг Ахмад багшийн амнаас сонсоод сүнжид их баярлав. Бурмаар тэтгэхээр урмаар тэтг гэж үнэ шүү. Аваа та
Хүмүүс намайг ойлгож байна гэж тэр урамтай бодолд автлаа. Нэрэл хүүхдүүд нь багштай итгэдэг, зовлон жаргалаа хуваалцдаг, багшигаа өмөөрдөг болоод байгаа нь илт мэдрэгддэг болсон билээ. Намайг залууд бат дэлэг гэд хүүхдийн төлөө сэтгэл гаргадаг сүрхий багш байж билээ. Ангийн хүүхэд нь хичээл таслахаар ногоон мотоциклороо давхиж очиод 2-3-аар нь давхарлаж цунтлаад л ирдэгсэн. Сургуулийн өмнө жагссан олон сурагчдын нүдний өмнө багшийнхаа унаанд ачигдж буусандаа ичсэн хүүхэд дахиад хизээж хичээл таслахгүй болдог байсан. Яг л тэр багшийг чи санагдуулах юм гэж сөрөн багш хэлэхэд нь сүнжид багш яадаг вүлээ над шиг эмийг тийм сайн хүнтэй зүрлэхтэй ахав тий гэж хэлсэн хэдийж дотроо их баяртай суулаа. Би танаа цохнодор очиод оройжин уйлж суусан. Тэмүүний минь сэтгэл санааг засч өгөөч гэж 7 борхоодонд залбирсан гэж совд хэллээ. Шатны талбайн цонхон дээр 2 найз суугаад ярилцаж байна энэ. Тэмүүн сонсоогүй хүн болж цонх руу харан дуугүй суун. Тэр орой яах гэж совдыг үнсэвдээ. Би одоо чамд хайргүй гэд хэлэхээр совд ямар их готрох болоо гэж хөө бодно. Тэмүнэ би чамайг нүдэн дээр минь гундаад хаадарч байгааг харахыг хүсэхгүй байна. Би чамд хайртай. Чи намайг өчигдөр гэрлэж андуурч дуудсан. Чи надад хайргүй байж болно. Үзэн ядчих болно. Тэглээч гэсэн насан туршдаа би чиний төлөө гүйсээр л байна гэж совд хэлээд Тэмүүнийг тэрж аваад уруул хацар хаа тааралсан газраасаа үнсэж эхэллээ. Ингэж байгаа охиныг уйлалтай биш Тэмүү совдын мөрнөөс тэрээд хариу ганц 2 үнслээ. Тэгтэл яг энэ агшинд бэлгүүн дүлгөөн 2 шатны дээд талбайд гарч ирээд тэрвэрлсэн 2-ыг харж цаг туслаа. Бэлгүүн нам хөрснөө царай нь хувирлаа. Харц нь маш заналтай. Дүлгөөний нүд харин гунигтай болчихлоо. Зайдуу зогсоод нам гөлөрсөн 2-ыг анзаарах сухаагүй охин хүүгийн нүдэн дээрээс үнснэ. Явъя эндээс. Заа мөн огшвэ. Тэмүүнийг ингэж тэнэгтгэн гэж өстө зүүдэлсэн ч хөө гэж бэлгүүн заналтай хэллээ. Ууралсандаа яахаач мэдэхгүй байгаа нь илэрхээ. Үнсэлсэж буй 2 руу харан зогссон хിവэр байсан найзынхаа гараас уурж татаад явъя гэж юм шүү. Юуг нь хард энэ 2-ыг гээд бэлгүүн найзаа дагуулan эргэн явлаа. Дүлгөөн явдал дундаа эргэн харах нь их гунигтай. Совд өчигдөр цайны газар сууж байхдаа Тэмүн одоо минийх болсон бит 2 өрхөж байгаа гихтэн дүлгөөн огт итгээгүй юм. Совд дурлалдаа болоод илэрч хий мөрөөдлөө үнэн гэж итгэдэг болж л гэж бодож байсан бэлээ. Захирал даран багшийг өрөөндөө дуудаад эрхлэгчтэй ярилцаа чамд анги өгөх болсон. Сул чөлөөтэй явах цаг чинь дууслаа гэлээ. Буудлын дээр өөрийн өмчний суудлалтаа залрах хажид дарам руу тавлсан байдалтай харна. Байгалмаа багш ирвсний амралт авч байгаа. Чамд 11А ангиг өгнө. Гэхийг сонсоод хажид сэртэцгийн чагналаа. Хүний анги түр авмааргүй байна. Анги даавал анханаас нь л даай хэмээн гомдол мэдүүлэх дармыг захирал ганцхан сандраад хөөж гаргалаа. Хүүе, надад хэлэхгүй яасан бэ? Би энэ ангиг авъя гэж хажид хэлэхэд захирал сонгуульт ажилтай анги авахгүй гээд байдаг хүн юу болов гэсэн байртаа харлаа. Төгсөх ангийн тухайд бол өөр хэрэгтэй. Нэг их ажиллагаагүй. Тэгээдээс хаавар хөөрхөн бэлэг авчихна. Дарам тэнийг юм болохоор амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж авахгүй юу? Гэх нь бүсгүй захирлын бодлыг нэвт гарч уншсан гэлтэй. Өсрээд л ганц гар утас өгнө нэзтэй. Өчөөхөн гэдэг нь гэж захирал сэлбэлцвэл гар утас гэдэг чинь мань мэдтэй том бэлэг. Тань шиг нэг төрлөөл хэдэн саяар нь унахчих биш гэж хажид амруун төс хийдэл алгадлаа. За наатаа болж үз. Бид тэр хэдэн саяас чинь болж мөрдөгдөж шалгагдаад зовж байна. Чи ч бас хувь хүртэл эзтэй гэлээ. Хажид энэ тухай дахиж дурсахгүй гэж захирлаа тайвшрууллаа. Тэр захирлаас анги гуйж байгаагийнхаа цаад учрыг хэллээ. Гар утсандаа гол учир байгаа юм бишээ. 11А-гийнхан чинь сүнжтэй ангитай арсалдаг том хүч. Би тэр нахсуурыг дармаар байна гэж хэллээ. Захирал дотроо хизээч үлэвлэрэх антигонист зөрчил гэж л энд байхдаа сүнжид гэхээр л сэрвэнийх нь ус босоод ирэх юм гэж бодсон ч хаждын гуйлтыг арга буюу зөвшөөрөх боллоо.
Үнсэлцэж буй хоёрыг харж зэвүүцсэн бэлгүүн уурандаа багтрах төхөж суув. Дөлгөөн хоромхон зур сэтгэлээр унаж гүйцчээ. Гаднаас совд орж ирлээ. Араас нь Тэмүн алхасаар суудал руугаа дүүхийг дагуулan маш хорсолтой харж байснаа бэлгүүн ухасхийн босч ирлээ. Чи ямар новшин зан гаргаснаа мэдж байна уу? Яач авъя? Наад охинд өнсөлдөг нүдийг чинь таглаад өгье л дөө. Бэлгүүн Тэмүний нүүрлөө атгасан нударгаа өөрийн мэдлгүй явуулчихлаа. Түсхийг дуугарч Тэмүн ширээ дамнан унах төгснөө ууртай бос ширээд дээргэгч үсрэн бэлгүүнийг өшөглөх гэж оролдоод барьцалдаж авахд ангиар нэг шууган боллоо. Хөвгүүд хоёр найзыг салгах гэж чангааж охид ойрлолтно. Совд бэлгүүний өмнөр орж Тэмүнийг тэрч аваад уйлж эхэллээ. Дөлгөөнийг совдод хайртай чи мэднэ үсттэй. Найзаасаа орсон новш адгийн амтан гэж бэлгүүн шаралхад хүүхдүүд сая юу болоод байгаагийн учрыг ойлголоо. Ганц нэг охин "Тэр үнэн байгаа зү" гэх зэргээр шивэр авир ярьж дуулдана. Миний хинтээ өрхийг чи мэддэг юм уу? Би бэлгүүн та хоёрын өмч юм уу? Юунда чи Тэмүний зодоод байгаа юм бэ? Гэд совд байлна. Дөлгөөн урд талын ширээнд гунигтай суух нь өрөвдмөр. Бэлгүүн Тэмүн рүү туйлын зэвүүдсэн харц шиднэ. Иш байж байгаа царайг нэ. Охины араар нуугдчихад "Совдаа, наадах чинь чамд хайргүй, чамаар тоглож байгаа. Чи нэг л мэдхэд хаягдана" гэж ууртай хэлэхэд совд хүүгээс дутахгүй зандалтай харж "Би хэнд хаягдахаа өөрөө мэдье" гэж хэлээд уйлсаар л. Ангийн хүүхдүүд охин руу өрөвцөн, гайхсан, янз янзын харсаар нам гөлөрчээ. Зарим нэг охин шивэр авир яриагаа өргөжлүүлэн энэхүү гурвалжин дөрвөлжин дурлалыг шүүн хэлэлцэж байлаа. Хорлоо багш эрхлэгчийн өрөөний буудан дээр тухалжээ. Сугар эсэргүүцсэн үг хэлээд байвч цаанаа талтай байгаа шинжтэй. Нэг их ширүүн биш харцдаг басныг бүсгүй мэдрээд улам цаашлана. Хорлоо цонхоор харж зогсоо сугар руу харж байснаа. "Миний ханаа, цонхоор битгий хөөгөн хараад байл та" гэж эрхэллээ. Эрхлэгч өөрийн эрэхгүй мушилаа. Ууралсан дүр үзүүлэх гэвч чадахгүй. "Намайг хайна гэж дуудах эрхийг хэн чамд өгчих вэ? Үзэг цаасыг минь өөрийн дураараа эмхлээд л өөрөө өрөөндөө байгаа юм шиг болоо шив" гэлээ. Бих биерийг чинь нэмгэлчгээд би сэтгэлийг чинь нэмгэлэх шатанд орж байгаа нь эндээ хөөрхөн залуу минь гэд хорлоо хөхөрлөө. Ядахтаа сургууль дээр ингэж аялахаа бол гэж суурийг гуйхад "Ээ гэлээ, чи намайг сургуулиас өөр тийш нөрөх гэж байгаа юм уу?" гэлээ. Эрхлэгч дахиад л инээчихлээ. "Галзуурчсан хүүхэн юм а чи. Хамаг ирчүүд Солонгос руу гараад явчихаар бид галзуурхаас биш яахав дээ. Нэг эр хүнд 2-3 нөхөргүй хөөхөн оногдөг гэсэн судалгаа гарчихсан юм биш үү цаанчаа? Чиний байж байгаагаар бол 3 биш 30 оногдөг болсон л автайдаг аа" гэд сугар инээлээ. Гаднаас жижигэр багшийн тэнбэг зүүсэн даран багш орж ирж тэр хоёрын яриаг дуусгалаа. Хорлоо төв царайтай болох гэж ядаж байх нь инээдтэй. "Арын дэ ангийнхан зодолтоод байна. Та очиж нэг зохицуулаач. Захирал мэдчихвэл бас л сүнжид цалингаа асуулах болох нь" гэж тэр хэллээ. Сүнжид багш ангийнхаа их цалмантай номын сангийн арын өрөөнд өдөр бүр сууж олимпиадын бэлтгэлээ хийж байлаа. Сөрөн багш тэр хоёр тус болох гэж эрвэхээрээ зүтгэнэ. Ээлжид тавталгаа дуусгаад шавдаа даалгаврагч явуулсан сүнжид Ахмад багштай ярилцаж хэсэг суулаа. Монгол хэлний шинэ багшийг захирал хавчиж хяхаад эрхлэгчийн гаргаж өгсөн өрөөг өөр ажилд хуваарлсныг сөрөн багш аль хэдийнэ сонсчихсон шогширч байлаа. "Дүүрч гэсэн хар дотортой хүн бэ энэ захирал. Чамайг хавчих гээд хүүхдийг бас хавчиж байгаа юм биш үү дээ. Арай дэнднэ" гэж өглөнө. Аргаа бараад шаваа гэртээ дуудаж давтах хийж байна. Ойрдоо нойр хасаатал суугаад байгаа гэхээ сонсоод "Зөв шантралгүй зүтгээд сайн оролц. Хорийг нь малтах гэсэн юм шиг улсын олимпиадад байр эслээд ир" гэд сөрөн багш шүтээ зуулаа. Ийм өвөөгүй захирлыг бодхоос дургүй хүрээд байгаа нь илт. Хүн бүрл энэ захирлыг арай дэндлээ, уйлах хүүхдийн хошног урд өдрөө умалцна гэж болоод байна гэж ярилцдаг болоод байгаа.
Бүгдээрээ энэ захиралтай нэг сайн заргалтыг. Олимпиадад бэлтгэх хүүхдэд санаатаагаар байр гаргаж өгөхгүй байна гэдэг чи юу гэсэн үг вэ? Гэж толгой сэгсрэн өглөж байлаа. Хүн болгоно л заргалтыг гээд байдаг. Амаа ажил болгож байгаа нь алга даа. Загнуул чиглүүлээд л явж байхаас гэж сүнжид хэлээд бодол боллоо. Ангийн хүүхдүүд сайн үйлсийн өдөрлөг минь яанда гэж санаа зовж эхэллээ. 10 хоногийн өмнө сургуульдаа томоохон ажил хийж өгье гэж хурлаар хэлэлцээд сайн үйлсийн өдөрлөг зохиож орлогоор нь кабинет огжуулж өгөхөөр ярилцаж тохиролцоод бэлтгэл ажилдаа ороод байсан юм. Энэ өдөрлөгтөө сургуулийн дунд ахлах ангиудын эцэг эхчүүд хүүхдүүдийг урих, түүн дээрээ бяцхан урлагийн тоглолт хийх, хүүхдүүдийн бүтээлийг зарж борлуулах зэрэг ажлыг хийхээр ярилцсан юм. Бидний өдөрлөг лөөлөө боллоо доо. Тэмүн бэлгүүн хоёр өвдрэлцчихлээ. Гол орлогыг нь тэр хоёрын бүтээлээс олно гэж тооцсон биз дээ. Гэх зэргээр хүүхдүүд шугалдлаа. Тэмүний бэлтгэсэн 9-р анги төгсөх шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ гэсэн сэдвтэ захим гарын авлага, бэлгүүний компьютер дээр хийсэн дэлхийн оддын зургуудыг хамгийн сайн борлоно гэж хүүхдүүд тооцоолж байсан юм. Өдөрлөгийг сургуулийн захиргаанд танилцуулаад 7 хоногийн ажлын хуваарьт нь оруулаад батлуулчихсан болохоор ангийн дарга сэтгэлээр унаж гүйцлээ. Шаварт унсан шарын эзэн хүчтэй гэдэг шиг арга чараагаа асууж муухай царайллаа. Дэмийл хүүхдүүдийг тайвшруулах үг хэлнэ. Санаа зовлтгүй. Бид бусад ажлуудаа амжуулж бай. Тэмүн бэлгүй хоёр өвөрд мөхөд муудалцаагүй үсттэй. Хөвгүүд айл зодтолтож байхыг тэр гэдгийг. Маргааш нь энийгээд л ороод ирдэг штэ гэж хэллээ. Энэ үгэнд итгэх хүн олдсонгүй. Ээдээ мэдэхгүй. Энэ удаа даамаа муудалцлаа шүү гэлцэв. Бол сайхан дарга хүүхдүүдэд хандаж бүтээлүүдээ сайн жаалаад үзэмжтэй болгоод бэлджээ гэлээ. Өдөрлөгийн үйл ажиллагааны дундуур явах урлагийн үзүүлбэрүүдээ харъя л да гэж нэг нь хашаарлаа. Найрал дууны хамтлагийн хөгжмөө бичүүлж гисэн бэлэн байгаа. Гэх зэргээр ярилцаж байтал сүнжид багш орж ирээд басал өдөрлөгийн бэлтгэл ямар андаа хүүхдүүдээ гэж асуулаа. Дажгүй агшаа гэж хүүхдүүд бараг зэрэг шахам хэллээ. Хэдий байдал зовлонтой байгаач багштай хэлж санааг нь зовоохгүй гэж байна тэр. Бүрнээ нүрээ бараалгаад багшаа өнөөдрийн зодон захирлын чихэнд хүрчихгүй байгаа. Бас л таны цалинг хасах болов уу гэж санаа зовоод гэлээ. Мэдхгүй та нар ажиллаа яар. Багш нь саад болоод яах вэ гэд сүнжид багш гараад явчихлаа. Гэрэл ганц 2 хоногтоо ээжигээ даган зах дээр ирж ажилтан туслахаар шийджээ. Сэтгэл санаагаа жаахан ч болов тайвшруулад сургуультай очие гэж бодсон нь тэр. Ланхууны ард бодол болж суугаа охиноо харж байснаа ээж нь туслах хүнтэй байгаа дээрээ яваад өөр сургууль руу шилжүүлэх ажил хөөцөлдөө гэлээ. Гэрлийн сургуультай үлдэнэ гэж шийдэмгий хэллээ. Зовлонтой биш үү? Тэр нэг охиноо өдөр болгон харна. Өнөөх банд дэргэд чинь суудаг гэсэн биз дээ гэж ээж нь асуулаа. Зовхгүй гэд яах вэ? Би аавыг сахтуу орж ирснээс хойш хүүхдүүдтэй дуурхаач байсан. Ганц найз гэж бодож явсан охин намайг хуурчглаа штэ гэж гэрэл хэлээд санаа алдлаа. Ээж нь сахтуу толгой нөхрөө бодоод уурн хөр бололтой. Лайтайхаар аригтаас болж ингэж зовох ч гэжтэй гэлээ. Аавыгаа сонгож болох штэ. Нэгэнт л юм автаагаас хойш гэж охин хэлээд санаа алдлаа. Хөөрхий аав минь архиа гудраад л бодох санах юмгүй сайхан яваа бах та. Хог ухаад 200-300 төгрөг олчихно. Тэрүүгээрээ сайхан найрлчихно. Нэгэн бодлын хамгийн жаргалтай хүү юм да гэж тэр бодож суулаа. Том сараа цэнгэл 2 лангууны хоорондоор гарч ирээд гэрлийг хармагцаа зог туслаа. Хичээлээ тараад явж байгаа бололтой цүнхөө үүрсэн чигтээ яваа охтыг гэрэл анзаарах сөхөөгүй лангууны мөн нэрсэн хүнд бараа үзүүлж ээжтэй тус болох санаатай мачийн. Өвчтөө хүн 8 чин болчихсон сууж байдаг гинэ. Сууд энэ 2 багшид нэг их сайн хүн болцохоодог хэрэг дээр хуураад л гэж цэнгэл амаа мориулган их дургу хэллээ. Гэрэл хэцүү амьдралтай штэ. Аав нарих гудраад гудамжинд гарчихсан. Ээждээ л тусаж зогсоо айлгүй дээ гэж сараа охиныг өмөөрлөө. Цэнгэл үүнийг яагаад ч зөвшөөрсөнгүй.
Мань мэтийн аав ээжийн сарын цалинг энэ 8-ачаад хэдхэн хоногт л олчихдог улс. Ядраагүй дээ эднэр. Захын айл үнтэйг л гэрэл өмсдөг үсттэй гэж ууртай хэллээ. Хүний бараа зардаг гэсээ задарсан улс яавч биш гэж сараа зүтгэсээр охид холдон явлаа. Бэлгүүн дүлгөөний хамт байрны өмнөх сүрдрөвчөнд ууртай сууна. Тэмүүнээс болоод өдөржин богшиж байгаа нь энэ. Нүүр нүрэгдэж нятарсан харагдана. Бэлгүүнээ битгий уурлал та. Совдол хинтээ ирэхээс онгон штэ. Нэгэнтэл намайг тоохгүйгээс хойш. Ийм новшин юм хийсэн улстай эцсээ хүртэл үзнэ. Энэ хоёрыг сайныг нүзүүлэхгүй дээ. Надад гомдож хөшөрхөөд байхан малгуу. Хар багаасаа өөрхөж өсчхөөд нэгэндээ хар санаад яах юм. Бэлгүүн ийм яриад сууж буй дүлгөөнд уурн хөрнө. Тэмүүнийг үнэн голоосоо үзэн ядаж бараан харагдвал дахиад зодтолдоход ч бэлэн. Энэ бодлыг нь мэдсэн юм шиг цаанаас Тэмүүн совд хоёр гарч ирлээ. Байрны гадаа зүгээр суучих болохоо байлаа гэж Бэлгүүн заналтай хэлснээ ухасхийн бослоо. Өмнөө хөвцөн нэлээд бүдүүн хөндлөвчний хугархайг шүүрэн авах нь яхаас ч буцахгүй шинжтэй. Тэмүүн мод барсан найзаа хараад хөмхийгөө зүүн зодолдоход бэлдэж зогслоо. Дүлгөөн Бэлгүүний араас зуурч уллан чирэгдэх боловч зогсоож дийлэхгүй. Аз болж зулаа яг энэ мөчөд ирж таарав. Царай нь ховсхийж уралсан охин Бэлгүүний өмнөр орлоо. Бэлгүүнээ яаж байгаа юм бэ? Болооч ээ гэж хашгирахад Бэлгүүний хулх нь бууж урагш цотгэхээ боллоо. Охин модыг нь булааж авмагцаа хоолгогч шидлээ. Царай нь их цандалтай. Яаж байгаа юм бэ? Түрүү чигчин багдаад байна уу? Гэж тэр ууртай хэллээ. Совд Тэмүүнийг цааш чирч гулдран холдож явахдаа өөрийн ирэхгүй эргэн харлаа. Тэмүүний орт руу ороод цахилгаан шатаар өгсөж явахдаа яасан сонио охин бэ? Сүнжид багшаа охин Бэлгүүнийг яаж танд юм болоо? Гэж гайхлаа. Гэвч найзгүйгөө өмөөрч уурлаж бухимдсандаа энэ бодлоо дорн мартлаа. Хэн юу хэлж яаж дарамталж байсан битүүрийг салахгүй тийм үү? Гэж совд Тэмүүнд хэллээ. Цаадах нь хөмхийгээ зуугаад бүр гэдүү өдөлчлөө. Гэж хэлээд дотроо тэр тусман салахгүй байх юм шүү. Гэж бодлоо. Охин хүү хоёр тэврэлтлээ. Тэмүүн төрөөхөн яаж хайргүй гэж хэлэх вэ хэмээн шаналж байснаа ортос мартаад охиныг тэврэн инхрэллээ. Чи яаж над руу зориглож ирж үнсвэ? Тэгээгүй бол чи бүтээр хизээш нийлэхгүй байсан. Би чамд ийм сайн болох юм гэж зөөдлөөчгүй. Эргэн тойрны бүх хүмүүсийн бүгдийг нь мартаад чамтай л бай гэж бодогдчихлоо. Хэмээн хүү хэллээ. Хоёул Тэмүүний гэрлүү орох гэж байтал утас дуугарч совдыг багшин дуудлаа. Совдыг явсны дараа Тэмүүн гэртээ ороод удаан бодож суулаа. Төрүүчийн их уур салхинд хөөгдөөд арилчих шиг. Уснаас гардаг уур, хүнээс гардаг уур хоёрыг адилхан нэрлэдэг нь чаргагүй юм болоо да. Хоормхон зурт маналзаад алга болчихдог болохоор нь тэр юм уу? Химэн бодогдлоо. Цонх руугаа очиж харвал уурлаж хорсон хөөг найз охин нь чихтээд ширээд отсон бололтой. Байрны өмнөх талбай хоосон. Бэлгүүн дүлгөөн совд гуравтай тоглож өссөн тоглоомын талбайд цонхны цаана налайна. Нэг л уйтгартай. Хамт тоглож инээж хөхөрсөн найзууд нь дахиад энэ талбайд хизээч инехгүй юм шиг. Би ер нь өөрөө ухаантай байна уу? Хар багаасаа өрхөж өссөн үе зайгүй андууд бололцсон найзуудаа хүн гэж үзэхгүй. Гэр бүлийнхээ сайхан амьдралын төлөө өдөр шөнөгүй компьютер ширтэж, барилгын зураг төсөл хийж, нүдээ чилээж, хөлсөө гоожуулж суудаг аавыгаа бас хүндлэхгүй. Бэлгүүнээ суруулаа, дүлгөөнөөс чуруулаа. Хинтээ нийлж, юу хийж, хорвоог туулах гээд байгаа хүн бэ? Гэх бодол түүний толгойд орж ирлээ. Ганцхан тоглоомын талбайч биш, орчлон тэр чигээрээ хоосорсон мэт санагдана. Сургуулийн өмнөх цэцэрлэгт сүнжид багш гурвалжин дөрвөлжин хайрынхан нуучрыг олж ядан толгой гашилгаж суутал охин явж очлоо. Багш нь өрөөсөө учрыг нь олохгүй. Чи надад дахиад нэг сайн тайлбарлаад орох. Гэрэл Тэмүүн Бэлгүүн та хэдийн хооронд юу болоод байна гэж асуув.
Багш совдын яриаг анхааралтай сонсоод хэсэг зуур бодож суулаа. Совд Тэмүнд хайртай. Тэгтэл Тэмүн гэрэл сайн. Гэрэл нь Тэмүнд бүрэлдээ хайртай. Ингээд байж байтал Тэмүн гэрэлтэй биш совдтой өргөчдөг. За яг уу өргөчээ гэд орхих гэтэл дүлгөөн совдод хайртай. Үүнээс нь болоод бэлгүүн Тэмүнтэй зодтолсон баш таардаг. Орооцолдсон утас шиг юмны учрыг олох гэж бодол болж суусан сүнжид совдод хэллээ. Багш нь чамд нэг л зүйлийг хэлье. Гэрлийн өмнө чи ямар ч буруугүй. Тэмүн чамтай өргсөн. Тэгэхээр тэрхүү чамд л сайн хэрэг. Гэж хэлж багш охиныг тайвшруулах гэж оролдлоо. Үгүй агшаа. Тэмүний гутраа сууж байхад нь би очиод наалдчихсан юм аа. Би л гэрлийн өмнө буруутай. Гэж охин зүтгэхэд багш энэ бүхний талаар дахин яриад хэрэггүй юм байна гэж шийдлээ. Орооцолдсон утсыг оролдох тусам улмал цаашаа зангираад байдагтай ижил юм шиг санагдана. Охиныг хоёр хэрэгээр дуудсан юмсан. Гэтэл хоёуланд нь совд оролцох хэрэггүй юм санж. Гэж сүнжид багш дотроо хэллээ. Гэрлийг хамт очиж эргий гэх гэтэл энэ хоёр охин юун бие биенээ эргэх мантай болсон байхаж. Бэлгүүн Тэмүн хоёрыг зодтолдож эвдрэлцээд байна гэхээр совдыг л эвдрүүлж дөнгөн гэж бодсон нь бас л бүтшгүй зүйл болж таардаг. Өнөө хэвлрүүлэх охин маань хэрүүлийн аль минь болчихсон байдаг. Би чамтай хамт гэрлийг ирэх гэж бас бэлгүүн Тэмүн хоёрыг ятгаж эвлрүүлээч гэж гуйх гэж дуудсан. Гэтэл ийм учир ургажээ гэж багш хэлв. Совдын санаан зовж доош харан бодол боллоо. Багшаа та гэрэлтэй ярилцаж хануулж байгаарэ. Би л түүнтэй найзалдаг. Гэрэл намайг ганц төвшөг тулгуураа л гэж боддог байсан. Одоо их ганцаардна гэж совд хэллээ. Сүнжид багш гэрлийн гэрлүү охинтой хамт алхлаа. Сүнжид багш гэртээ ирт харлаа. Цэцэг хичээлээ нухаж сууснаа үндийн ээжигээ огтлаа. Миний охин гадуур гарч байгаа ч дээ гэж ээжигээ хэлэхэд харин та урж идрэх шигээ хааж болтгоо найрлаж байгаа ч гэж охин хариу өгөөдөөд инээлээ. Яадаг үлээ? Ороо болгон баар сав хэсэх болж гэнэ үү? Гэж сүнжид уулга алдлаа. Таны өмнөөс баярлж л байлаа. Нийлээ найз нөхөдтэй болж байна гэдэг чинь сайхан. Гэж цэцэг хэлээд ээжтэй цай хийж өглөө. Та аль юм болгон ганцаараа явах юм? Хүнтэй болмоор юм аа. Гэж хэлээд охин загнууллаа. Охин нь загнуулсандаа болоод дууга хураажхад сүнжид санаа зовлоо. Сургуулийн залуу хүүхнүүд ээжээр чинь яг ингэж тоглоцоох гээд ээж нь үзээгүйгээрээ ууралсан. Тийм болоод л охин руугаа хар яар хийчихлээ гэж манжуг хэллээ. Охиных нь нүд сэргээд таныг хүнтэй болвол битээр баярлнаа л гэхээс кинонд гардаг шиг ад үзэж янз бүр болохгүй гэхт нь сүнжид мөшөөлөө. Хэрэг дээр тулвал яах вэ доо? Уулж гоочлоод л эхлэх байлгүй гэхийг сонсоод цэцэг доогтой инээлээ. Ээж минь та хүргэнэ уйлж гоочлоод л байгаа юм чинь таныг хүнд агуулаад ирвэл зулаа хариугаа авах бах та гэх нь яг л аав. Хоёр охиных нь аав яг ийм хүний үг газар гээдэггүй ёж шооч хүн байсан бэлээ. Ингээд манай сүд бүсгүй маань хааж чухаа. Сүү залуугийнхаа хичээлийг хэлгэнгээл явсан. Зөв. Бэлгүүн хичээлээ хаяад гэдэлцээд байгаа. Чанга гар хэрэгтэй. Ээж охин хоёрын хооронд ийм яриа өрнөхөд цэцэг дахиад л элгээ даран хөхөрлөө. Хизээ цаныг өргөнтэй хүн шиг ярьж ах шүү гэд шоолно. Сүнжид аав нь гайгүй хүн юм шиг байна лээ. Бэлгүүнч бас том болоод ийм л болох байх. Хөөх юм нь болж бүтээсэ гих маягийн юм бодсон сууснаа. Хөөе. Би чинь юу бодон сууган нэнвэ? Арайч цаашаа ахад байгаа юм биш үү? Гэж өөрийгөө дотроо шооллоо. Тэмүн совдод гутранг болоо дахин давтан ярснаас болж оройчин загнуулав. Яг л аавдаа загнуулж байгаа хүүхэд шиг л зэмлүүлж суугаадаа Тэмүн өөрөөж гайхчихлаа. Аав чи над руу хичнээн их залгадаг гэж чиний өмнө судлаа хэлэх гэж зовчих юм. Эртүүд чи сохтуу байхдаа аавтайгаа ярьчихсан. Чамайг ингээд байл буцаад очихоос гэсэн. Битээр эмчилгээгээ тухтай хийлэг гэж би чиний өмнөөс баахан гуйсан. Дахиж арих ойлгохгүй гэж ам өгсөн. Чи эцэг ихээ зоож хандгүй яасан дүүрчихсэн амт юм бэ? Гэхдээ эрхийн балай хүүд хэлэх үг олцсонгүй.
Арх уусны маргааш аав нутастаж аргаа барсан үг хэлэхэд нь хичнээн хөрөвдснөө Тэмүн бодлоо. Би чамаас одоо алхамч олдохгүй гэж мэд өнөөдрөөс эхлээд хичээл намайг хийж эхэлнэ гэх охины царай шийдэмгий. Гэнэт Тэмүний төрөлхийн зан хөдлөөд би хичээлээ хаяа цайны газар сав угаагчаар орох гэж байгаа гэжлээ. Чамсаг нусгаа хийж чадах ажил биш тэр чинь. Өдөржин халуун уурын дотор гарынхаа арьсыг зулгаартал тавг хүрч зогсно. Гуансны эзэн чамайг тэнэг балаа гэж байнга доромжлно. Өдийн хоолнд илүү дутуугаа шахаж өгнө. Өөрийн 5 цагт чихтэй омгор өрөөнд ирээд шөнө донд өнгөртөл зогсоогоор ажиллана. Цалин нь хэд гэж сард ердөөл 120 мянга гэж охин ууртай хэллээ. Тэмүн сувд руу гайхан архан итгэж ядаж байгаа бололтой. 120 мянгаар чи хэд хоног тэсэх юм? Өчигдрийн шиг орон зайгийг 2 удаад барин эзтэй. Чам шиг нэлзэн амтныг хоолны газрын эзэд яадаг гэж бүтэн сар туршилтаар цалингүй ажиллуулж хаад чи тэнцэхгүйгээд нохоо шиг хөөчхөн. Харж л байгаарай. Ажиллаад үзэлтэй гэж совтыг хэлэхэд Тэмүн чи хаанаасаа энэ бүх зовлон мэдэж байна гэж асуух гээд байгаа нь илт. Чи намайг хутлаа хэлээд ингэж санаж гинүү? Би чамайг бодвол хатуу хөтөг үдсэн хүн шүү. Эцэг ихтэй тус болж хувцсны мөнгө олох гэж 200 сав угаагч хийж цайны газрын эзэнд эргүү малаараа дуудуулж доромжлуулж үтсэн гэж совд ууртай хэллээ. Манайх зөвхөн мэргэжлийн зэрэгтэй ажилчныг шалгаж байж авна гэж хэлж байсан барилгын компани ажилтны үг Тэмүний санаанд оров. Аав нь хаяа нэг дэлбэртлээ ууралдаг. Тиймүүд ажилтнууд нь яаж гүлэг болдгийг тэр харж байсан. Нэрэл Тэмүн савуугаад хүний өмнө гүлэг болоод бас эргүү тэнгэрээ дуудуулж зогсож яасан ч чадахгүй. Тэр сувтыг айлын эрэгтэй охин адал явдал зохиолоос өөрөө мэддгүй гэж бодож явсан нь эндүүрэл байж. Ямар ухаантай үг хэлвэ гэж бодхоос юм болгонд оролцчихсан байдаг тус шинэ охиныг бишрэг сэтгэл төрлөө. Сувдын өмнө төмөн буруутай гэж бодхоос гэмшхийн дээр гэмшлээ. Гэрэл тайртай хэрнээ ийм ухаалаг хүнийг өөртөө тасгаж байгаа тэнэг толгой махан бие болдогсон бол хэд тасчаад хайчихмаар. Эхний цаг орхоос хэдэн минутын өмнө сунжид анги руугаа орлоо. Сурсан зангаараа ангиа тойруулан харж бүртгэлээ. Энэ бол анги даасан багшийн рефлекс болчихсон үйлдэл. Болд сайхан өндөлзөөд энэ гэрлийг өвчтэйгээдэл бүртгээд байх багшаа гэхтэн тэг ээж нэрээ өвчтөй гэсэн шүү дээ гэж хариуллаа. Тэгснээ өчигдөр гэртэн авчиж уулзах гэтэл байгаагүй сэтгэлийн хямралд орсон охин хэцүү байгаа даа гэж бодов. Гэрэл зах дээр өвдөж байгаа багшаа. Том сараа битээр ээжийн лангуун дээр байгааг нүдэрээ харсан гэж цэнгэл хэллээ. Хүүхдүүд шуугилдаад явчихад совдын царай ховс хийлээ. Наад цэнгэл чинь сүүлийн үед худлаад уйлан тараж байгаа шүү агшаа. Болгоомжлоорой гэж ганаа жүжиглэлттэй хэлэхэд хүүхдүүд инээлдээд ам амандаа шууглаа. Эмнэлэгт очичхоод буцах замдаа ээжигээ лангуугаар түр дараад гарсан ч юм бэлүү хэн мэдлээ. Магадлага нь хүрээд ирэхэд л болоо штэ гэж бол сайхан хэлж хүүхдүүдийг чимээгүй болголоо. Багш гарахтаа одоо хэн гэдэг багш орох вэ гэлээ. Мисс багш орноо агшаа гэж ганаа хэлэхэд хүүхдүүд нэр хийлээ. Бас хэнийг тэгээд очилчихв доо. Арай даран багшаагаа биш үсттэй гэж сунжид багш толгоом хийж хүүхдүүд нь дахин нэгэнтэл хөхрөлтлөө. Хорлоо багшаас өөр хэнд тиймнэр тохирох вэ багшаа гэж хүүхдүүд инээлдэхэд хүүхдүүд минь багш нартаа нэр өгдгөө болоорой гэд багш ангиас гарлаа. Дараагийн цаг дээр сунжид багш ангидаа монгол хэлний хичээл орлоо. Зэрэгцэн нээлмэл өгүүлбэр сэдвийн давтлагын цаг таарж хүүхдүүдийн сонирхол татах бодит нөхцлөөр өгүүлбэр зохиолохоор багш төлөвлөсөн байснаа эхлүүлв. Ирээдүйд ямар мэргэжил эзэмшээд юу хийх талаараа хэлцгээе. Хэн хэлэх вэ гэж багш асуулаа. Наран туяа гараа өргөөд би сургуулаа төгсөөд эмчийн мэргэжил эзэмшээд ард түмэнд хүндтэй сайн хүн болно гэсэн өгүүлбэр зохиож хэллээ. Багш зүйтэй гэлээ. Наран туяа эмч болохгүй. Монгол улсад коммунист нам байгуулад нийгэм журмыг тогтоохын төлөө цогтой тэмцэгч чин шударгуу улс төрч болно гэж ганаа хашгирч хүүхдүүдийг инээлгэж наран туяаг уурлууллаа.
Сүнжид багш ганаад өөрт нь өгүүлбэр зохиох даалгавар өглөө. Би сургуулаа төгсөөд эцгийн мэргэжил эзэмшээд олон сайхан хүүхэд төрүүлж алдар тэцэг болно. Ингэхэд хүүхдүүд нэрхийтэл инээлдэхэд хүү гавьяа байгуулсан баатрын дүртэй. Гана хэлсэн өгүүлбэр чинь яагаад зэрэгцэн нийлмэл өгүүлбэр болж байна гэдгийг тайлбарлал да гэж Сүнжид багш асуулаа. Цаатхан толгоогоо маажаад нийлмэл өгүүлбэрт орж байгаа өгүүлбэрүүд тус тусдаа бие дааж утга илэрхийлж байна. Биенээсээ хамааралгүй учраас зэрэгцэн нийлмэл өгүүлбэр болно агшаа гэж хэлж сайшаалгалаа. Өгүүлбэрт логикийн ямар алдаа гарсан бэ хүүхдүүдээ гэж багш дахин асуулаа. Ануу гараа өргөөд эцэг гэдэг бол мэргэжил биш гэлээ. Сүнжид багш Тэмүүний бодол болсон сууж буйг хараад за хүүхдүүдээ Тэмүүн ямар өгүүлбэр хэлэх нь вэ? Бүгдээрээ сонсъё гэлээ. Хүү босч ирэхэд хүүхдүүд чив чимээгүй харцгаалаа. Энэ яах бол гэж бодсон байдалтай. Тэмүүн бэлгүүн дээр нэг харцаа тогтоосноо. Би цагдаагийн актем бөгсөөд том тушаалын хурандаа болоод тарган цатгалан сайхан амьдрна. Нэг бол барилгын зураг төслийн компани байгуулад хагартлаа баяжаад хүүгээ хэрэгээс мулсан гэж хэлчихэд суучглаа. Хүүхдүүд ч Сүнжид багш гинтийн нүгэнд цочирдоод бүгд нам болжээ. Бэлгүүний царай маш заналтай болоод босч ирлээ. Муу гөлөг чамд миний аавыг доромжлох эрх байхгүй гэж хашгираад Тэмүүн рүү өсөж очиод зохих гэлээ. Тэмүүн бултаад мөчөөгөө өгөхгүй хариу зохих гэж дайрч дахиад л ангиар дүүрэн дуушуу боллоо. Эрэгтэйчүүд хоёр хүүг амжин барьж аваад дарах гэж оролдоно. Хоёр хүү бэн рүүгээ улангасан дайрч ширээ унгаан яг л адгуус гэлтэй. 10 минутын дараа Тэмүүн бэлгүүн хоёр эрхлэгчийн өрөөнд зогсож байлаа. Тэмүүн гинтийн болчмгийн үйлдэлдээ гэмшиж өөрийгөө зүхнэ. Хаанаасаа юу хатгахаараа тэгээд хэлчихдэг байна гэж харамсна. Гэвч нэгэнт хэлчихсэн үгийг буцаагаад авч болдоггүй болохоор яах жаргагүй. Сүрэн сугар хоёр багш суугаад Тэмүүн бэлгүүн хоёр руу ширүүн харна. Сүнжид багш уйлж суулаа. Сэтгэлээр унаж гутрах чинь чиний л асуудал. Тэмүүн гэдэг ганцхан хүн сэтгэлээр унсны төлөө Монголын томоохон цогцлбор сургуулийн хичээл тэр чигтээ зогсох ёстой юу гэж сугар эрхлэгч ууртаа асуулаа. Жагсаалын цагдаагаас хурамтай ботлоо зүтгэхдээ бэлгүүний аав улсыг тэр чигт нь айдаст автуулж хэдэн хүний амь бүрлэгсэн аимшигтай алуурч нэгж илрүүлж байсан. Банкнаас 100 саяыг хулгайлсан зартай хулгайчийг ч барьж байсан хүн. Цагдаагийн өмнөө барьдаг шилдэг мэргэжилтэн найзынхаа ийм аавтай байгаад бахархах ёстой биш үү гэж эрхлэгч ихдүүцлээ барьж ятан хэлэхэд Тэмүүний яс хавталцах шиг боллоо. Дартаржгаа өөрөө сонсвол яах вэ? Бэлгүүний аавыг хүн бүхэн хүндэлж хаан л ноцтой илэрхгүй хэрэг гарна тийшээ дуудаж байдаг. Нэрийг нь сонссон нэгэн настай хүн тэр чин манай цагдаагийн бурхан хурандаа байхгүй юу гэж хүндэтгэн дуу алдаж байсныг саналаа. Сүрэн багш нь Тэмүүн рүү уур хорсол дүүрэн нүтээр нэвт цориглоо. Өөрийнх нь аавш гэсэндээ Монголын толгой цогтөг хэдхэн архитекторын нэг Улаанбаатарыг чимж байгаа өндөр барилгуудын хэд хэдийнхэн зураг төслийг хийсэн хүн шүү дээ. Ухаантай хүнд ийм аав заяасан бол яаж баярлаж яваа бол гээд толгой сэгсэрлээ. Тэмүүний нүүрлөө гал ботрох шиг болно. Би яаж яваа тийм балаа өгүүлбэр хэлчихв дээ гэж дахин гэмшинэ. Бэлгүүн доош харан зогсоор л байлаа. Аавыгаа хагартлаа баяжсан гिचхүү. Мөнгөтэй хөрөнгөтэй болохоор л муухан байх ёстой юу? Ууггүй сууж хөлсөө дуслуулж байж аав чинь ийм болоогүй гэж үү? Хүн насаараа суралцаж хөдөлмөрлөж байж ийм нэр хүндийг бий болгодгийн. Ойлгох ухаан алгуу чамд гэж Сүнжид багш нь хэллээ. Тэмүүн хэлсэн үгнээсээ үнэн голоосоо ичв. Шөнийн 2-3 цаг болтол компьютерийн ард суужил байдаг аав нь нүдэнд нь харагдана. Хүний нэр хүндэд хаалцсан зодон хийсэн гэсэн давхар хэрэг өдүүллээ. Тэмүүн бэлгүүн та хоёрыг эцсийн удаа харъя. Би бинээсээ уучлахгүй. Хоёр ааваасаа, багшаасаа, ангийн нөхдөөсөө уучлахгүй. Уушлахгүй гэвэл сургуулийн захиргааны арга хэмжээ авна. Танай багшид ч бас давхар арга хэмжээ авагдаж таарна гэж эрхлэгч нухастай хэлэхэд Тэмүүн цочоод багш руугаа харлаа.
Зүгээр л уушлаарай гэж хэлээд өнгөрөх биш. Ангийн хүүхдүүдтэй харьцаа ямар байна? Багштай харьцаа хэр байна гэдгийг би өөрийн биеэр хянаж, сурагчид багш нараас мэдээлэл авч байх болно. Нэг л доголдол илэрх юм бол арга хэмжээ авах асуудлаа эргэн сөхөж тавина гэж мэдээрэй. Гэж суугаар эрхлэгч хэлээд багш нарт хэлэх зүйл байна уу гэх шиг хоёр тийш ээжлэн харлаа. Сүрэн багш ам нээж чимээгүй зогсоод байх чинь уушлал гуйхгүй гэж байгаа юм уу? Гэж зандарлаа. Би уушлал гуйж чаднаа. Би төмөний хойноос эвлэрэх гэж зөндөө явж байгаа штэ агшаа гэж бэлгүүн хэллээ. Эрхлэгчийн өрөөнөөс Тэмүн гарч ирэхэд сувд ууртай хүлээж зогслоо. Юм хэлээд байхад ойлгоод л ах шиг хэрнээ хаашаа хүлдвэ чи гэснээ бас л загнаж хэллээ. Чи боддоо сүүлийн 5-6 жил аав чинь ядаж ганц удаач болоо амралтаа авч байсан уу? Шинэ баячуудыг асан бөмбөг нүдээ зогсож байсан гэж би л авдуулаагүй. Чамайг контр толоод ирэхж суухад аав чинь цаад өрөөндөө ажлаа нухаад л сууж идэг үсттэй гэж ууралах нь төрүүчийн эдсэн сэтгэлийг нь бүр их өвтөглөө. Охины үнэн үг нүүрний аас руу нь халуун тарай шахшгил мэнэрүүлнэ. Хиний төлөө аав чинь ингэж ажиллаад байгаа юм бэ? Чиний төлөө биш гэж үү? Ухаан муута. Би л чам шиг аавтай байсан бол сав угаагч хийн гэж тэнийг юм яриад явахгүй л байсан. Ядахтаа хэрэгтэй бичиг баримтыг нэмэглээд шивэд суух байсан. Ичээж хүлдүү толгоотоо гэж охин чанга хэллээ. Сувда би хүн болгон загнуулсаар байтал толгой эргэж гүйцлээ. Та нарын бүгдийн чинь зөвөө. Би ойлгоод л байна штэ. Уушлаарай намайг гэлээ. Охин ууралсандаа уйлж шахаад надаас уушлал гуйх яах вэ? Чи ааваасаа уушлахгүй. Сүгд мөрөг. Би л чам шиг аавтай байсан бол дагаж гүйсээр байгаад өдөд барилгын зураг төсөлдөнд тусалдаг болчихсон байгаа да гэж хэллээ. Нар хивээж орой болжээ. Цагдаагийн хэлцийн үүдний танхимын ханаан дах цахим цагийн нүүрэн дээр 19-ийн тоо ан авчиж байх үст Сүнжид багш Тэмүнийг дагуулan шатаар уруудан бууж ирлээ. Багш нь шавдаг хэргийн учрыг ойлгуулахын тулд мөрдөн байцаагчтай уулзуулж хавтас хэрэгтэй танилцуулсан нь энэ. Гадагш гарч чимээгүй алгасаар нийтийн унааны буудалд ирлээ. Аав чи авилгал өгчихсөн болохоор чамаас боллоод явуулчих ч бай. Үгүй агшаа яалаа гэж дээ. Хүний нэр төр гэдэг асар үнцэнтэй. Тэгсэн хэрнээ хэврэг зүйл. Нэр төрийг бий болгохын тулд хүн насан туршдаа зүтгэдэг. Гэтэл чи энэ нэр төрлөө хөө цацчлаа штэ. Хэмээн багш шавтайгаа ярилцлаа. Шүүх цагдаагийнхаа өдөр шөнөгүй ажиллаж, баримт мэдээлэл цуглуулж, яв цав нотолсныхоо дараа л хүнийг авилгал өгсөн эсхийг тогтоодгийн. Гэтэл чи зүгээр л хар таамгаар хүний амнаас цууг сонсцоход аавыгаа готоонд оромжилж болох уу? Гэх зэргээр унаа хүлээх зуур зөндөө үг хэлж амжив. Тэмүнд хэлэх үг олдсонгүй. Чимээгүй зогсож байснаа ам нээж. Багшаа би таны тасыгаар гэрт ч өргөд өгье гэж хэллээ. Багшаа ганц удаач болов тогтоо унаагаар гэрт нь хөргий гэж бодсон хүүгийн сэтгэлийг багш ойлгосон ч өөр үг хэлхийн зөв гэж шийдэв. Багш нь чамаар хөргүүлэх цаг ирнэ. Дээд сургууль төгсөөд аавшигын архитектор болоод анхныхаа цалин авахаараа багшаагаа таксигаар хүргээрэй. Тэгэх юм бол багш нь магнаагаа хаагартал баярлна. Гэж хэлээд Сүнжид багш ат буусан суулаа. Орон сууцны хор ололт шинэ өглөө зочиллоо. Тэнгэрт бүртгийгч үйлгүй цэлмэг. Өглөөний наран мандахтаа ер бусын их гэрэл цацруулах нь бүхнийг ариусган гэгэрүүлэх гэж зүтгэх мэт. Гурван найз хам сургууль руугаа алхаж явах нь итгмээргүй. Таньж мэддэг хүн бол энэ гурвыг хамт явахыг нь харалгүй хэд хонлоодоо байз ингэж дуалтах үз. Тэмүн хоёр найзаасаа ямар ч гэсэн уушлал гуйсан бололтой маш их догдолсон явна. Манер өрхийн эмчээс магадлал авч үеэлэгчээрээ багштаа хөргүүлчихэд бүтэн 2 хоног гэрээсээ цохуугаагүй. Тэр гайд өгүүлбэрийг хэлснээсээ хойш хонон өнжин өөрийгөө зөвхөж мэддэг бүх хараалаа бараад өдөр өндөлгүй шүн цором хийлгүй туж өөрөөсөө ичиж хэвцээр өчигдөр л нийгэм зөрхөж босоод сүйдрөвчөнд хүлээх 2 найз руугаа гарч очиж чадсан хэрэг. Цээжин дотроос том харшуулаа аваад тайчих шиг боллоо. Миний найз ухаантай шүү гэж Тэмүн баяртай хэллээ. Чи бид хоёр зодтолтолгүй удаж шүү. Болоод үтсэн чинь
8 дугаар ангид тэмцээний хор шараа дийлэлгүй хамгийн сүүл барилдаж авсан юм байлээ. Гээд бэлгүүн инээлээ. Дүлгөөн алаг нүдээ бүлтээлгээд ингээл болчихж байгаа үстэй. Өчигдөр ороо яана, яс хавтааж байна гээл охин шиг аашлаад байсан. Эр бас аль зодтолтохыг тэргээдгээ гэлээ. Тэмүн ангийн хүүхдүүдийн нүрийг яаж харандаа гэхээс бас л яс хавтааж явлаа. Ойрын хэд хоног юу ч болчихов доо. Галзуугийн тарай хийлэгчсэн хүншгэл хавцаа ойрцсон болгон руугаа л архирч байснаа бодхоос газар доогуур орчихмоор. Сүнжид багш олимпиадын бэлтгэлээ хийхээр намын сан руу орж ирээд гарын шаваа эрхийг хүлээхийн зуурт сөрөн багштай хууж хөөрч суув. Тэмүн орж ирээд тэнгэлзэн зоригмуутай дөхөхөд хоёр багш гайхлаа. Багшаа, би танаас уушлах гуйх гэсэн. Элдвэр хочилж, муухай ааш гаргаж, ихэрхэж байсандаа өнөн голоосоо очиж байгаа шүү. Би уушлах гуй гэж зөндөө боддог байсан. Чадахгүй яваад байсан гэж хэллээ. Сүнжид багшийн нүднээс нулимсны том тусал бөмбөрөн гарч ирлээ. Ийм өдөр ирнэ гэхэд итгэхгүй явсан нь өчигдөрхөн мэт. Тэмүн багш руугаа ихцэлж харж чадалгүй дайлдраад "Суран багшаа, би танаач их суушлахгүй. Намайг шаваа гэж бити бодоорой гэж хэлсэнд минь бити гомдоорой. Би таны сайн шав байна гэж амлаж гин" гэчгээд шууд зугтаачхмаар байвч төвчж зогслоо. Багш нь хоёр хүүхэдтэй итгэдэг байсан. Хизээ ингэж хэлэх бол гэж химэн сүнжид хоолоо зангируулан хэлээд нэлэмсээ арчлаа. Баярлсандаа үг хэлж чадахгүй байгаа нь илэрхий. Аваадаа Тэмүн минь. Сэглүүн би тоосон зангаа хаях сэтгэлийн зориг гарлаа шүү дээ чамаас. Бүүр нэг хүн биш болцоход байсан. Ангийн багшаа бас бидний хичнээн их зовоов доо гэж сөрөн багш шаваа загналаа. Тэмүнийг гарч ирэхэд совд хүлээж зогсноо. "Яав?" гэж асуулаа. "Болчихлоо. Сүрэн багш зөндөө загинж гин. Би аль эртнээс нааш уушлах гуйхгүй зориг хөрөхгүй л яваад байсан" гэж Тэмүн хэллээ. "Хулчгаар гэдэг нь би л чамайг чирч гударчээж орууллаа шүү" гээд совд инээлээ. Тэмүн совд руу харж байвч шал өөр зүйл бодож байгаа нь илт. Хөлөө зөөж тавин удаан алхана. Сүнжид багш сэтгэл хөдлөлтөндөө бараг л гуйг шахам эрхлэгчийн өрөөрөө орлоо. "Таны зөвнөж байсан өдөр ирлээ" гэж хэлэх гэж яарсан хэрэг. Хорлоо сугрын сандлын ард зогсоод тэрсэн байснаа цочин гараа татаж сүнжидч зог тусан яахаа мэдэхгүй сандарч уучлаарай эрхлэгчээ гэж хэлээ. Эрхлэгч бандсандаа ээрж төвдрээд "Уучлах юу байх вэ? Та харин битүүрийг уучлаарай" гэж сандарлаа. Өөдөнд хүрсэн багш "Энэ гал бүсгэж хэлсэндээ хүрчгээ шүү" гэж бодоод доголон жуймааснаа "Хүүхэд ороод ирсэн бол яана? Бодолтой байхгүй дээ" гэж залуусыг өөрийн мэдэлгүй зэмлээд эхэлчихсэн зогсов. Тэгснээ дотроо "Би чинь юу вэ? Эрхлэгчээ захиргааддаг болчихсон байх шүү" ингэж дуу алдаснаа. Гэтэ хэдэн аймас илүү илээснийх залуу хүнд алдааг нь хэлэлгүй яах вэ гэж өөрийгөө зөвтгөлөө. Ийм юмд бодлоор хандаж болох биш. Хайр дурлал бодлого тооцоо гэж байдаггүй гэдэг үстэй гэж хоёр залууг өмөөрөн бодлоо. Сүнжид хэлэх гэж зорьсон баяртай мэдээгээ дуулгаж эрхлэгчийн магнайг тэнэлгэж хариуд нь урмын үг олныг сонсоод удахгүй нэг 20 минут суух болох нь дээ гэчгээд гарч явлаа. Олимпиад ойртчихлоо. Яалтчгүй тусдаа өөрөө хэрэгтэй боллоо гэж үлэх гэснээ мартсан болохоо гарч ирээд л мэдлээ. Ганц хоног өнгөрөөгүй байтал бинэ бэтгэртлээ сансан хүү охин хоёр цэцэрлэгт гудамжинд хоёр талаас гүйг шахам ирээд тэврэлтлээ. Зулаа нэг удаа гинснээсээ хойш гэрлүүн шагаахаач байчхаад хүүг зовоож байгаа. Бэлгүүн яаж гэртээ оруулах вэ гэж бодож амжлаа. Элдэв санаа агуулсандаа биш, тухтай газар хичээл номоо хий гэж сансан хэрэг. Өнөөдөр сони юм боллоо. Танаа хойд ээж надтай уулзлаа гээд зулаа нүдээ том болголоо. Юу гээд бэлгүүн ангаачлаа. Хойд ээж нь өргөдөг охиныг нь таньдаг гэж зөөдөлсөн ч үгүй.
Чамайг олон охиноор тоглосон гэж хэлж байсандаа уурсалтгүйж байна гэж хэлэхэд хүүгийн нүд Зулаагийн ч том боллоо. Бэлгүүнд энэ тухай хэлээгүй байснаа гинэт санджглаа. Эхэндээ энэ тухай хэлж найзаа уурлуулад яах вэ гэж бодсон хэрэг. Сүүлдээ бэлгүүн хойд ихтэйгээ хончонд болохыг сонсоод тэр хүүхэн худлаа хийсэн нь ойлгомжтой гэж бодоод өнгөрч байсан юм. Уурандаа тэнийг юм хийсэндээ их гэмшиж явдаг гинэ. Бид нилээд ярьж суулаа. Чамайг үнэлж хүндэтгдэг юм байлээ штэ гэж Зулаа хэллээ. Тэр хүнийг аав минь өгүүлж байгаа гэж бодхоос бэлгүүн хөөрхий эцгээгээ өрөвдлөө. Хүний мөрөөсөл болж орой хамт сууж хоол идэх бүртээ найз охиноо гэрээрээ авчирч байгааж ярьж суугаад хоолоо идвэл сайхан байхгүй юу гэж хэлдэг болоод байгаа. Хүү хойтхийн тухай ярианаас бултгаас өөр аргагүй гэдгээ мэдэрлээ. Тэр хүүхний тухай ярина гэдэг түүнд давшгүй даваа. 98 авсан. Чи өчигдөрхөн хажууд сууж байсныг хүчих орлоо. Гэд адтай охин инээлээ. Бэлгүүн дагаж мишээгээд өнөөдөр сайхан өдөр байна шүү гэж хэллээ. Цаг агаарыг ч бодож Тэмүүнтэй сандалцснаа ч бодож энэ үгээ хэлсэн хэрэг. Харин тэмээ өглөө би дайр ихээс алхасаар байгаа сургууль руугаа гэснээ Зулаа таг болчихлоо. Дайр ихийн тухайд ам алдсандаа бандлаа. Ам алдчихлаа. Дахиад л худлаа хэлдэг нэш. Үннээ л хэлий. Дүүрч гэж хоромхон зуурт бодож амжлаа. Бэлгүүний нүд оройдоо гараад юун дээрх гэж асуун ангав. Би чамд худлаа хэлсэн. Манайх дээрхэд гэрт амьдардаг. Ээж хуульч биш. Миний ээж хингэж гэснээ Зулаа төр зогсос хэлээ. Миний ээж танай ангийн багш Сүнжид гэд хэлээд тавьчихлаа. Бэлгүүний нүд бүлтэрч унахнуу гэлтэй байдгаараа гайхаж алмайрсан зогсно. Чиний хэлдэг тэр хөдөөний насгар авгаа чи миний ээж гэж охин хэлснээ нүдийг нь нулимс бүрхээд бошоохон эргээд гүйчихлээ. Нилээд холцсон хойно бэлгүүн Зулаа гэж нэг дуудаж үзснээ сандал дээрээ лаг хийтэл өнөв. Совд гэрт нь орж ирээд Тэмүүнийг хичээлээ хийгэж загнан нам суулгалаа. Чамайг хатуу гараар барина хэмээсэн амандаа хүрэх гэсэн мэт. Сэтгэл хөөрөөд юун хичээл мантай байсан ч Тэмүүн совдын үгэнд орхоо зөөр арга байсангүй. Хоцорсон хичээлээ нөхөж совдод загнуулан удаан суугаад байтал өрөөний хаалга аяархан тогшиж хүслэн орж ирлээ. Тэмүүн аваад төр чолоо суудын чангараас мултархна гэж баярлав. Аха та блогоо яагаад бичгээ байж хаа гэж асуулаа. Тэмүүн хөөхөн бомбор хацартай дүүрүүгээ харж инээгээд ахтан зав гарахгүй байсан юм аа. Одоо бичиж эхлэнэ гэлээ. Та блог дээрээ гэрэл тайртай гээл бичээд байдаг гэсэн чинь одоо яасан бэ? Совдод тайртай олцож байгаа мó гэд пал хийтэл асуучихлаа. Сандарч бандсан ах хичээлээ хий гэдгээр шалтгаглаад дүүгээ чирхэн холгүй авч гарлаа. Совдын царай гунигтай болчихлоо. Бинээ харан ичиж улааж байгаа, харц мөргөлдөн доош харж байгаа Тэмүүн гэрэл хоёр нүдэнд нь харагдана. Ухаангүй байхдаа "Совдаа, чи миний хайрт биш" гэж хэлж байсан нь чихэндэн сонсогдох шиг. Тэмүүн эргэж орж ирээд Совдаас нүүр буруулаад дэвтэрлүүгээ харж хичээлээ хийж байгаа дүрэсгээ суучих нь саяын явдалд барьцаалтсан нь илт. Тэмүнэ чи блогоо надад үзүүлээч гэд өөрийн мэдэлгүй охин хэлчихлээ. Юу хэрэггүй. Чи үзээд хэрэггүй гэд цаадах нь твдэж уулайлаа. Охин улам гунигтай болж санаа алдна. Тэмүүн тэр охинд дурласан нь яалтчгүй үннээс ухтааж болох штэ гэж түүнд бодогдлоо. Хүү гэмхийсэн жоохон хүүхэд мэд совд руу харж хулмалцаж байлаа. Орой болоход 3 найз биенэрийгөө утастан болзоотын бор толгой болсон сүдрөвчөндөө цугларлаа. Яг л хуучин сайхан цаг нь хүрээд ирсэн гэмээр. Эргээд бидний найзын сайхан холбоос иргсэн гэд бодоход урамтай.
Совдын талаар ярих маш хэцүү байсан ч Тэмүн намайг уучлаарай. Найз нь совдын төлөө уучлал гуйх ёстой гэж дүлгөөнд хэллээ. Цаадах нь харин тоосон шинжгүй. Уучлал гуйгаад ах юу аах вэ гэж суулаа. Бэлгүүн энэ бүх яриаг сонсож байгаа шинжгүй ухаан бодол нь дэндүн. Хар багаасаа хамт тоглож өссөн найз охиныхоо хайраар тоглосондоо та хоёроос уучлал гуй. Нэг нэгээ хүндэтгэх ёстой байтал би ийм балаа юм хийчихсэн. Гэт Тэмүн санаа алтлаа. Хайргуугээ хэлэхээр совд сэтгэлээр унаад хэдэн өдрөөр биш хэдэн жилээр байлна да. Чи яагаар ийм холиоматыг хийчихдэг юм бэ? Гэж бэлгүүн хэлээд нүүрнийхээ хамаг арсыг үрчээлгэлээ. Совдыг өрөвцөндөө ингэж байгаа мэт боловч цаанаа бас зулаагийн хэлснийг бодож шаналсан нь нэлт. Өөртөө ухаангүй хайртай охиныг бодхоос Тэмүний зүрх шимширнэ. Хүн рүү буруугаач хийхээ үгүй агаач үннийг хэлээ. Тэр ороо сэтгэл санаа тавгүй хийх байхаа олж ядаад гудамжинд сууж исэн. Тэгтэл сууд бөөж ирээд намайг тэрч аваад уйлаад зүүгдчихсэн. Түлхэж чадаагүй гэж Тэмүн хэллээ. Гэхдээ бүх зүйлд би буруутай. Совдыг буруутгах ямар ч шалтгаан байхгүй гэж тэр нэмлээ. Дүлгөөн чин сэтгэлээсээ өрөвдөж санаа зовнож байгаа шинжтэй. Хайргүй гэж хэлж битгий зовоо. Энэ чихтэй совдын хайр сэтгэлийг хүндлээд хүн шиг амьдраад явахгүй юу да гэж хэллээ. Тэхийн бол совд насан туршдаа зовно. Би ч өөрөө зовно. Совд жаргахгүй. Би мэдж гин. Хам сууж байхдаа би байнга гэрлийг бодчихдог. Совд үүнийг аль хэдийнэ мэдчихсэн. Гутраад л байгаа. Дөнгөж эхлэхдээ л ийм байгаа юм чинь. Цаашдаа юу болох юм? Гэж Тэмүн гонигтай хэллээ. Дүлгөөн санаа алдаад совддол хэцүү байна да. Амиа хорлцох үе тий. Цаадах чин галзууртлаа дуурсан. Бүр илээ балаа болчихсон гэлээ. Бэлгүүн үүнийг сонсоод хоёр найзтайгаа гунгаа хуваалцахаар шийдэв. Би гэж нэг хүн бас л илээ балаа болох нэ. Зулаа өнөдөр надад юу хэлсэн гэж гэгтэн Тэмүн дахиад салъя гэсэн үү гэж дуу алдлаа. Зулаа сүнжид багшийн охин болохыг мэдээд хоёр найз нь ухаан алдаж унах төглөө. Тэмүн яагаад ч итгэж чадахгүй байлаа. Дүлгөөн байдгаараа амаа ангааж гүн зочролд орсон гэлтэй суун. Чиний хэлдэг хөдөөний навсгар аваа чи миний ээж гिचгээд уйлал гүйчихсэн. Араас нь дуудаад эргэж чараагүй гэд бэлгүүн нурмалаа. Бэла баярлаж яндаг. Сүнжид багш маш сайхан сэтгэлтэй хүн. Спортод авьяастай, мэдлэгтэй, чадaltaй гэж дүлгөөн хэллээ. Түүнийг ингэж хэлнэ гэж бэлгүүний толгойд багтсангүй. Хүн шаналж ах чинь доёолж илээдэг. Таарчтэй гэж бэлгүүн тунирхаад би зулаагаас яагаад ч салж чадахгүй. Тэгсэрний сүнжид багшаа охинтой өрхөн гэхээр санаанд яагаад ч багтахгүй хэмээн урвалаа. Тэмүн тэгтэл сүнжид багшийн охинтой үерхэд юу нь болохгүй гэж хэмээн асууж бэлгүүний нүдийг орой дээр нь гаргалаа. Хоёр найз нь бэлгүүний хувьд цөмгөн бөмбөг тасарсан мэт аимшигтай энэ мэдээг айж цочртойд байх сүртэй зүйл биш гэж үзэж хээвнэг суух нь гайхалтай. Аль нь ч тоож байгаа шинжгүй өөр зүйл ярина. Бэлгүүн харин өглөж зулаа сүнжид агшаа охин байхтай ахав дээ. Дэлхий яасан жижиг юм бэ? Гэж дахин шүүр салдаж байлаа. Зулаа дахиад л усан нүдэлсээр гүйж ирэв. Миний охин уйлаад яах вэ? Үннээ хэлдэг чинь зөв. Ийм юм дуулаад хаяад бол цаашдаа чамд хаана болохгүй шинж. Эргээд ирвэл чамд шин сэтгэлээсээ хайртай гэсэн үг. Гэж ээж нь учирлав. Эргэж ирэхгүй ээжээ. Би бэлгүүнээ үрд алдчихлаа штэ. Гэж зулаа зүрөөд ихэр татуулан уйлсаар л байлаа. Сүнжид охиноо аргадаж сууснаа уцаа авч залгалаа. Гэртээ нэрж олимпиадын бэлтгэл хийх байсан шав руугаа уттаж өнөөдөр давтлах хийх боломжгүй боллоо гэж хэлэх гээсэн нь тэр. Нью-Йоркотын сайн гэгддэг эмнэлэг твтэж буй жаргал сайхан гой гэрээгээ нүүр дүүрэн инээмсэглэж угтлаа.
Тэр хүүдээ санаа зовж эмчилгээгээ хаяад нутг руугаа буцахад тулаад байсан юм. Хүүгээ ганцаараа гин үлдээжхээр бие дагаад явчихна гэж би чамд хэд хэллээ гэж тэр маадгар ам нээлээ. Үгүй ерөө уржигдэрхэн боцох гээд тийз захиалах шахснаа мартчихаж гин гэж гэргийн хэлэх нь хоржоонтой. Тэгснээ эхнэр нөхөр хоёр хүүгийнхэн багшийг дуудуугаа авалцсан магтаж эхэллээ. Аваада энэ намар бүр дөрөв багш хүрээдэрч гэж мечет маваа хэлж сэтгэл хангалуун суув. Үүдний танхимд томоос том хулдаасан зар хадагдаад хоёр хонсон нь сургуулийн голд байлаан болов. Зарыг харсан хүмүүс нэртэй компани сурталчилгаа гэж андуурмаар. Энэ хулдаасан хэвлэлийг Тэмүүний аавын компани ивентэд гэж гол хаалганы эсрэг талын хоёр давхуртай тэнцвүүс өндөртэй хааныг битүү бүрхэхээр том хэлэгсэн нь ингэж олонний анхаарал татаж байлаа. Сайн үйлсийн өдөрлөг сургуулийн нийт багш сурагчид эцэг эхчүүдийг морлон эрхийг урья гэж томоор бичжээ. Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, технологийн хичээлдэр хийсэн нарийн бов, хагас боловсруулсан бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт болох тухай энд зарласан байхаж. За хүүхдүүдээ хичээлээ сайн уншаарай. Одоо хүн бүрийг асуун шүү. Гэж суугаа ангийн багш руугаа бэлгүүн санаандгүй харчхаад улсхийн доош ширтлээ. Багшийн ширээний зүгт толгоогоо эргүүлмэгц түүний нүур халуун оргино. Харахгүй байхыг хичээх боловч зулаагийн ээж рүү толгой нь хандчихаад болохгүй. Ямар тэнийг юм болчих вэ? Би одоо сүнжид багшаа гэж дуудах уу? Аль эсвэл гэж бодосноо бэлгүүний нүүрнд дахиад л түүмэр дүрлжлээ. Тэгснээ балай маа. Ерөөсөө зултай харилцаагаа цэглэе. Болиё гэж хэлье. Гэж өөртөө ураллаа. Гэвч түүний бодлоос адтай охин гарахгүй. Хөөхөн инээж байгаа зулаа нүдний өмнө тодорно. 10 хоногийн өмнө гэртээ тэврэлдэж байснаа санагдахад бүр улаачглаа. Чичирсэн гараа зүтгүүлсээр арай хийн тайчиж эхээс төрнөөр нь үлдээсэн хорооны үзүүр шөргөх тэдэд жирсгэтэл гүйдэл зохиж байсан боловраа хөөхөн биеийг нь энэ эмэгтэй төрүүлсэн гэд бодохоор би энэ зарсхийг шиг болно. Ийм юм хийсэн хүн багшийнхаа өмнө байж суун гэдэг санаанд багташгүй. Би зулыг мартаж чадна гэж өө. Гэхдээ бид хоёр салахгүй гэд яах юм? Гэж тэр дотроо өглөж байлаа. Гэрэл номноос харцаа салгахгүй суун. Тэмүүний гарлуунч харахгүй юм шүү гэж мачийн. Ангидаа орж шинрүү чарлгүй явсаар суудалдаа ирж суусан. Одоо тэр чигтээ сууж байгаа нь энэ. Совд гэрэл рүү эргэж гэм хийсэн хүний нүдээр харна. Сүнжид багш Тэмүүний нэрийг дуудахад ширээ нэгтхүү асуутгаар гарлаа. Гэрлийн ард хоёр охин сонсоосоо гэх шиг албаар чанга ярилцсан. Ширээндээ ганцаар хоцорхыг нь хүлээж байсан бололтой. Хөөх юмтаа их санаалж байгаад гордчихсон. Тэмүү энийг яаж тоох юм? Яаж ингэж зоригтой мөрөөдөж чаддаг байна? Энэ яриаг сонсоод гэрлийн нүдэнд том нулимс гарч ирэв. Үндийтэл түүн рүү совд эргэн харж таарлаа. Гэрэл урагч охин руу маш заналтай харц шидээд доош ном руугаа тонгоолоо. Завсарлаг хонх дуугарахад сүнжид багш маш догдолсон байртай. Өдөрлөгийн бэлтгэл бүрэн бистэй хүүхдүүдээ гэж асуулаа. Хүүхдүүд бүгд билээ гэж хашгирах нь команд авсан цэргүүд гэлтэй. Багш гарахаар босхын өмнө гэрэл рүү харлаа. Хөөх юм аргагүй дээ. Манай зулаатай ялгаа юу байх вэ? Нормайгаа сэтгэлээр унаж гүйцэж. Одоогийн хүүхдүүд яасан ч эрт дуралцгаадаг болсон юм дээ. Бид дунд сургууль байхдаа ингэж уйлж унждаг байснаа санахгүй. Дуралцгаад хэлж чадахгүй чиж улаагаад л явдаг ээж дээ. Гэрэлтэйгээ дахиад уулзаж сайн ярилцъя байц гэж бодлоо. Хонх дуугарч дараагийн багш хичээл орохоор орж ирэхэд л сая сүнжид багш өндөлөө. Их завсарлагаагаар сургуулийн цайны газар ердийн шигэ хүүхдүүдээр пэгдүүрээд байлаа. Гэрэл болонгийн ширээнд дүү ангийн нэгэн охины өмнө суугаад гэрээсээ авчирсан хажиртай талхаа идэж цай ууж суутал совд хурж ирлээ. Түүний царай баргаар юу хэлхээч мэдэхгүй байгаа бололтой зогсно. 8 дугаар ангийн охин хоолоо бушуухан дуусгаад босч одлоо. Гэрлээ
Чи намайг үзэн ядаж байгааг би ойлгож байна. Би чиний өмнө түмэн буруутай. Гэж хэлэхдээ гэрэл доош харсан чигтээ талхай эдийн суулаа. Дуугарах хүсэл огтхонж төрсөнгүй. Би чамд Тэмүүн сайн гэдгийг хэлж чаддгүй байсан юм аа. Амьхандаа та хоёрыг нийлүүлэе гэж боддог байлаа. Тэгтэл хайр сэтгэл гэдэг зүйлийг хорж болдоггүй юм байна. Чи намайг уучлаарай. Би өөрийгөө яаж хараад зүхэж байгааг чи мэддэг ч болоосай. Гэж сувд хэлэхдээ гэрлийн дотор бачуураад тал талхаа ширээн дээр орхиод саваа шүүрч аваад босоод явчихлаа. Дараагийн тасарлагаанаар ангийн хүүхдүүдийн амьсгаа өндөрслөө. Өдөрлөгийн танхимыг үдлээ. Гайхамшигтай сайхан чимжээ. Бусад зүйл жин там биз? Гэсээр багш гүйж орж ирлээ. Бүх зүйл бэлэн гэж ангийн дарга хэлээд хичээл тарангууд бид юмнуудаа ойртуулаа байрлуулчих нь. Та харин сэдэ танилцуулга бүх 9-р ангиудаар тарааж чадсан уу? Ингэж хүүхдүүд асуулаа. Чадсан. Инх дуул насан Нима багшийн анги 20 сэдвийг худалдаж авах захиалга өгсөн гэлээ. Жижиг сараа босч ирээд би хийсэн гурлан баав үзэсгэлэнгээс өмнө зарчглаа. Буцаж яваад дахиад хийгээд ирдэм билүү? Ингэж хэлж хүүхдүүдийг инээлгэлээ. Дуйлайн зингэл гаднаас сайн мэдээтэй орж ирлээ. Босод ангийнхан маш ам сайтай байна шүү. Ингээд хүүхдүүд урай хашгирч бос ирэх нь сэтгэл хөдлөн дээцэгтэй хүрсэн байдалтай. Босод ангийн эцэг эхчүүд идэвхтэй оролцох нэ агшаа гэж бас нэг охин хэллээ. Ашгүй дээ. Эцэг эхчүүд оролцох болов уу яадаг бол гэж их санаа зовж байсан. Гэж багш ботоод гарах гэлээ. Багшаа та өөрийнхөө хийсэн эсхий тоглоомуудаа авчирсан биз? Гэж ануу араас нь хашгирч дөлгөөн манай ангийн багшийн хийсэн эсхий ботог чамин эд байна лээ. Яг л говь компанид үйлдвэрлэсэн ноолуур л гэсэн үг гэж хэлсээр хоцорлоо. Хичээл таарч хүүхдүүд бүтээлүүдэд танхимд байрлуулан бөөн бужигнаан болж байтал янжин захирал хажид багшээ дагуулan хангид залрав. Бүх хүүхдүүдийг суудалдан суулгаж өдөрлөгийн танхимд ажиллаж байсан хүүхдүүдийг ч дуудуулах нь нэн сүртэй. Алив дүлгэн бостоо өдөр бүр лекц орсон гэж үнэн үү? Гэж захирал асуулаа. Өдөр олгоо орсон гэж бүлтээлзэвч түүний хөтөлсөн тэмдэглэл ердөө л 3 хуудас болох нь илэрч бөөн хэрэг мандах шинжтэй болов. Өдөр бүр орсон гэж үнэн юм уу? Гэд хажид сэнхэлцлээ. Совд миний тэмдэглэл 24 хуудастай бүтэн дэвтэр алсан штэ. Гэд дэвтрээ барьж гүйж очиход захирал түүнийг хэн чамд босох зөвшөөрөл өгсөн гэж зандарч суулгалаа. Минийх лав 30 гаруй хуудас алсан гэж наран туяа хэлэхэд захирлын уур дүрс хэлээ. Та нараас асуугаагүй байна. Хэнийг шалгахаа сургуулийн захиргаа мэднэ гэж хашгираад аль залхуу гэгддэг эрэгтэй хүүхдүүдийн дэвтрийг шалгаж ямблах нь хяслантай. Хүүхдүүд ханан дах цаг руу бүлтээлзэн арай хийж лекц шалгаж дуусаад огт бичээгүй 5, дутуу 16, гүйцэд бичсэн 10хан сурагч байна гэж хажид багш хэлэхэд хүүхдүүд урт амьсгаа авлаа. Гэвч энэ захирлын шалгалт дууссан хэрэг биш болж таарлаа. Сургуулийн захиргаанаас ангийн сурагчдын хууль эрх зүйн мэдээллийг шалгах шалгалт авна гэхийг сонсоод хүүхдүүд нэгэн зэрэг дуулдлаа. Захирлаа, хүүхдүүд 3 цаг цай уулсан өдөрлөг хийн штэ. Одоо ердөө цаг 40 минут үлдээд байна гэж сунжид багш хэлээд захирал руу ууртай харлаа. Таны таалалд нийцүүлж сургуулийн захиргаа шалгалтаа хойшлуулж болж байна уу? Аа? Гэж захирал заналтай хэлэхэд хүүхдүүд болио. Бид нар өдөрлөгтэй штэ. Амжихгүй штэ. Хувцас солино. Гэх зэргээр хашгиралдлаа. Захирал хамартаа баас наасан мэт ярваагаад за тэгвэл багшд өгсөн үүргийг биелүүлээгүй гэж арга хэмжээ авахаас дараагийн шатны арга хэмжээ ажлаас халагдхал үлдсэндээ танаа өгшөд ингээд гарч явах гэж буй дүр үзүүллээ. Хүүхдүүд арга буюу шалгалтаа өгье гэж хашгиралдлаа. Цаг 30 минутын тест гээд хажид цаас тарааж эхлэхэд сүнжид багш арга ядсан байртай толгоос ихсрээд гарлаа. Захирлын энэ ирээзээрээ алдсан занд бүх багш зэгүүцлээ. Сүрэн, дарам, инх туул, хорлоо тэргүүтээ хоройд багш сургуулийн үүдний танхимд зогсоод энэ галзуу солиотой шийдвэрийг эсэргүүцэн хэлэлцэж байлаа. Энэ захирал арай хэтэрлээ. Ерөөсөө л одоохон бослог гаргацгаая.
Хүүхдийн санаачилсан ажил санаатай саад хийн гэдэг юу гэсэн үг вэ? Энэ захирал ав галзуурсан. Гих зэргээр зэвүүцсэн үг хэлнэ. Сүрэн багш бослогоо дараа болъё. Одоо сунжид багшид туслах ямар ажил байна? Бүгдээрээ амжуулъя гэж уриаллаа. Ингээд тэнд байсан бүх багш санаагаар нийлэн хүүхдүүдийн бүтээл байрлуулах, хаях, шошго хадах, ширээ сандал зөөх гээд ажилд ороход сунжид багшийн нүдийг нулимс бүрхээд явчихлаа. Жижүүрээс эхлээд сургуулийн ажилчид хүртэл алах хадаасаа бариад гүйж ирэх нь үнэхээр сэтгэл хөдлөм. Өдөрлөгтөө сэтгэл хоёрдсноос хуулийн шалгалтаа анхаарал нь төвлөрч байгаа сурагч бараг л үгүй. Төрөөчөөсөө тестээ бөглөж өгөөд гарч ирцгэн. Захирал хажид хоёр хүүхдүүдээс нүд салахгүй харж зогсох нь эднийг унгаая гэж санаа шулуутсан шинжтэй. Гарч ирсэн хүүхдүүд өдөрлөг болох танхим руу яарах зураа. Мэдхэн могт алга. Тааж бөглөчгөөд л гараад ирлээ. Лекцээс шал өөр асуултаар шалгалт авчихын штэ. Бид бүгд өсрөх ах уу? Яана, багш дахиад арга хэмжээ авахулах нь штэ. Гэх зэргээр шалгалтыг гайхан шүмжилцгэн. Гэвч хүүхдүүдэд энийг цааш хэлэлцэх зав байсангүй. Хөгжим хэрэгслээ байрлуулахаас эхлээд өчнөн ажил тэднийг хүлээж байлаа. Бошуулъя. Одоох эцэг эхчүүд цугларчхан шүү. Гих зэргээр бинээ яаруулан доош гүйлтлээ. Дашторжгоо залуу их нэртэйгээ эвлэрсэн бололтой дэлгүүрээс хамт гарч ирээд машин хурандаа дотроо сайд дуудсан байлаа ч хүүгийнхээ ажлыг ихэнд тавина шүү. Гэж хэлж суув. Хамт өдөрлөгт очиод дараа нь хоолнд орохоор залуу их нэрээ ятгар дөнгөөд хөдөллөө. Гэрэл шалгалтаа өгөөд чимээгүй явсаар гарахад Тэмүүн дагуулж харсаар хоцорлоо. Дүлгөөн гэрлийг харж байснаа шууд араас нь очиж харагдана. Хүү бүлтгэр нүдээ эргэлдүүлэн чи өдөрлөгт оролцож үзэхлэн үзэлдээ гэж гуйлаа. Танихгүй хүмүүсийн хийсэн бүтээлийг харж зогсож яах юм гэж гэрэл хэлээд цааш явах гэхтэн хүү гараас нь зураад яалаа гэж дээ. Чи миний хийсэн нарийн баавыг амтлаа л да. Би бас найрал дуулж байгаа. Намхан болохоор олж харахгүй гэж мэднэ. Эхний игнэний зүүн талаас 3 зогсох юм. Очиж үзэлдээ. Гих зэргээр ярьсаар байгаад охиныг инээлгчлээ. Гэрэл хөөхөн инээгээд чамайг харж болох юм. Хүмүүс намайг өөр хүнийг харж байна гэж ойлгож хоолно штэ. Гэснээ нүдэн гунигтай боллоо. Дүлгөөн охиныг явуулахгүй гэсэндээ зогсоож хүлээгүй ярина. Би чамд нэг нуус дэлгий. Сувд Тэмүүний гуниглаа сууж яхад нь гүүж очиж хүзүүнээс нь зүүгдчихсэн гэсэн. Тэмүү өөрөө ярьсан шүү. Ингээд хүүгийн нүдэн том боллоо. Бас сувдын дэргэд байхдаа цаг үргэл чамайг оддог гэж Тэмүү хэлсэн. Бидэд ороожонгоо сувтай ойрын тухай ярьж суусан гэж хэллээ. Гэрэл дотроо маш их догдолж баярлав. Нүүр нь улааж ичснэ. Би тэр Тэмүүний чин тухай сонсхийг ч хүсэхгүй байна. Тэр залуу миний хувьд чихрийн цаас л гэсэн үг гэлээ. За битгий худлаа үлээ. Тэмүүн чамд хайртай гэхээр нүд чинь гэрэлдээд ирсэн байж чамд худлаа ярих авяас алгадаа охин минь ингээд буцааж чирсээр авч явлаа. Дүлгөөн ингэж дотн хандсанд охин чин сэтгэлээсээ баярлаж байлаа. Дайсны талын хорлон сүтгэх бүлгийнхэн саад хийсэн ч гэлээ өдөрлөг сайхан болов. Хүүхдүүдийн сэтгэл санаа цагаан болохоор уйлсэнд бүтэлгүй яахав гэж түрүүнд бослог гаргах төгсөн багш нар ярилцаж байлаа. Сайн улсын өдөрлөгийг хааж сургуулийн захирал янжин уг хэлнэ гэж хөтлөгч зарлахад энэ дэр өөд дөхөж яваа махлаг авгааруу багш нар бүгдээрээ зэвүүцэн харцаа цоргиж байх нь харагдана. Энэ харцыг янжин авгаа өөрөө ч мэдэрч байлаа. Хэдийгээр 10-р ангийн сурагчдын сайн улсын өдөрлөг товлсон хугацаанаас 30 минутаар хоцорч эхэлсэн ч гэлээ амжилттай болж өнгөрлөө гэж би бодож байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хойшид анхааруулж хэлэхэд хэд шоу хөөж сурлаг сахилгаан мартах хандлагатай байгааг ангийн хамт олонд анхааруулж байна. Эцэг эхчүүд ч гэсэн анхаарах байхаа гэж хэлэхэд хөөхтүүд шуугаад явчихлаа. Ваа! Болио! Болооч ээ!
Химээ хаашгаар шүгэлдэж эхлэхэд бантаж улаасан захирал эндрээс буухын төс болж багш нар шоолон шивээрээ авирхийг сонсогдно. Ангийн дарга эндэрт гарлаа. Биднийг дэмжиж бидний бүтээлээс худалдан авч дуудлага худалдаанд оролцож асар их урам хайрласан эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа. Сайн үйл дэлгэрэх болтугай. Өдөрлийн үйл ажиллагаанаас 2,410,000 төгрөгийн хандив цугларлаа. Энэ мөнгөөрөө бид төрлөх ангиа Монгол хэл уран зохиолын кабинета иж бүрэн тогтжуулна. Энэ мөнгийг сурагч эцэг эхийн төлөөлөл орсон ажлын комист гардуулан өгье. Гэхдээ хөөхтүүд, эцэг эхчүүд, багш нар нийжгэнтэл алга ташиж баяр хүргэлээ. Хурандаа дэрэгдээ зогсох хүүгээ тэрвэрч үнслээ. Миний хүү баяр хүргэе. Сайхан үйл хэрэг боллоо. Хүүгийн бүтээлийг хүмүүс худалдаж авахыг хараад уйлж зогслоо аавна. Алив дахиад нэг үнсэе. Химэн догдоллоо. За хүмүүс гайхаж хараад байна. Гээд бэлгүүн аавынхаа гарыг эвтэйхэн түлхэж холдуулах нь харагдана. Гэхдээ хүү дотроо баярлсан нь илт. Нүдэн гэрэлтэж нисчих шахсан зогсно. Миний хүү аав нь хүүгээс нэгэн гуйх гэдээ. Хойд ээж чинь надаас хууртал гуйж нүглээ намчилж байгаа. Үүнээс хойш хизээч алдаа гарахгүй гэж амласан. Тэгэд чамаас хууртал гуйгээд байгаа юм аа. Өнөөдөр төрсөн өдөр нь хэдүүлээ нэг газар хоол идвэл ямар уу гэлээ. Бэлгүүн таг болчихлоо. Аваа, та өөрөө явчихаа. Би ямааргүй байна. Гэж хэлэх нь өмнөхөө бодвол эрс зөөлрсөн дуутай. Хурандаа үүнд нь их баярлав. Хүүгээ дүрсгэтэл уурлах байх гэж айж удаан дүлэгнэж байж хэлсэн нь энэ. Залуу өхнөр танхимын болонд эцэг эхчүүд дунд нуугдаж зогсоод аав хүү хоёрыг ажсаар л байлаа. Гэрэл цонхны өмнө оройчин зогслоо. Аавынх нь ирж суудаг хайсны өмнөх цутгамал гашлаг хоосон байсаар л. Ээж нь охиноо цонхон дээр гүйрээд байгааг нь нажаад дахиад л өнөөх хүүгээ бодоод эхэллээ гэж санаан зовлоо. Асууж авах охиноо гомдоочих болов гэж эргэлдэж байснаа тэсгэлгүй ам ангав. Үгүй би банд харж гүйрээгүй. Би аавыгаа хайж гин гэж гэрэл сандран хэллээ. Өө тийм штэ. Өнөөдөр ирдэг өдөр нь бож таарах нь гэж ээж нь дууалдлаа. Түрүүчийн 7 хоногт ирээгүй. Энэ 7 хоногт бас алга гэхийг сонссон ээж нь тоосонгүй. Лав гарагтэрдгийн. Тэгтэл өнөөдөр баасан штэ. Бас л алга. Надад муу совин татаад байна ээжээ гэж охин нь санаа зовнолоо. Согтуурчл яваа зү. Өдөр цудрааж мэдэхгүй жаргаж яваа гэж ээж нь хэлээд эртгүй унтаж амрыг гээд ороо засч эхэллээ. Юу ч хэлээд авч хэлэлцэхгүй бололтой. Тэмүн байрныхаа үүдний сандал дээр ганцаар гүйвэрч удаан суулаа. Түүнд хинтээ жарахгүй, хэн рүү ч харахгүй ууртай царайтай сууж байгаа гэрлийн царай харагдана. Би гэрэлд яа харахгүй хайртай юм аа. Гэтэл энэ бүх утга учиргүй явдлын дараа намайг уушлах болов гэсэн бодвол шаналаа. Одоо сувдаас яаж уурлалт гуйна да. Намайг хайргүй гэхээр бэлгүүний хэлдгээр хэдэн жилээр ойлгох бах та. Хайр сэтгэлээр нь тоглож байдаг би мөн тэнэг хүн шүү гэж өөрийгөө зүглээ. Эцэст нь тэр оройдоо унтаж байгаа хүслэн дүүмэн сэрчхүүл айж зочно гэж бодлоо. Тэгснэ дүүмэн бас ч гэж том болчихсон. Дээр нүрөөндө ганцаараа унтаа сурчсан хүүхэдчүүдээ гэж өөртөөгөө яриад хэсэг суухаар шийдлээ. Гэрэл хичээлээ уншиж байснаа цонх руу ирж аавынхаа суудаг руу дахин харлаа. Түүний нүдний болон цовд гарч ирээд суучдаг байсан сандал дээр нэгэн хүн харагдахад цочлоо. Гэтэл арай л биш. Сайн ажвал Тэмүн байхан тэр. Их гунигтай байгаа бололтой. Гэрэл хайртай хүүгээ ширтэн нам гүлрлөө. Тэмүн совдын дэргэд байхдаа цаг үргэлж чамайг боддог гэсэн гэж дүлгөөн хэлж байсныг бодож ер бусын их догтлол давтлаа. Гараад гүйгээд очмоор. Гэвч энэ хүү өөр охинтой явж байгаа гэж бодхоос дотор нь харанхуйлна. Улсын олимпиадын өглөөс хүнжид гэрээсээ гарахаар бэлдэж байтал нутгийнхан шүтээн уулн үндэсний телевизийн өглөө хөтөлбөрөөр дураатал гарлаа. Хүү яадаг үлээ? Баян богд мань байна.
Ингэж тэр хэлээд дэлгэц рүү нам ширтлээ. Нутгийнх нь уул ус тэр аяараа цэлгээтэл гарч сайхан хөгжим явхад сэтгэлэн сэрэгчих шиг. Яасан сони юм бэ? Би өглөө цааны дээжээ өргөхдөө баян богд минь гэж зөндөө ширвэлсэн штэ. Намайг сонсчхож гэж зулаа хашгирлаа. Ээжээ сайн залбир, нутгийн уус хүнийг харж байдаг гэдгээ гэж цэцгэн хэллээ. Чухал тэмцээний өглөө ийм учрал тохиолсонд ихэд бэлэгшээсэн багш гэрээсээ ер бусын ирш хүчтэй гарлаа. Түүний оюун тархин ориуссан юм шиг л санагдана. Инх цолмонгийн ээж нь багш аав хоёрыг хүргэж өгөхөөр жижиг цагаан тэрэгтэйгээ үүдэн дээрээд хүлээж байлаа. Зулаа ээжигээ үүдэж өгөв. Хүүхдүүд цугдаж гүйцээд хичээл орохыг хүлээн зарим нь өөмөлдөж, зарим нь даалгавраа гүйцээх гэж мачин сууна. Мөрөн босч ирээд "Хүүхдүүдээ" ингэж хашгирахад ангийнхан мэл гайхлаа. Наран туяагийн дэргэд чимээгүй сууж байдаг дараахан хөө төрөл арилжчих уу гэмээр. Багш их цалмуу хоёр өнөөдөр олимпиадад орж байгаа. Бүгдээрээ амжилт хүсэж мессеж бичсгэе гэж тэр хэллээ. Зөв, бүгд бичээ. Зориг орно штэ гэж хүүхдүүд шуугилдана. Бол сайхан босч ирээд олимпиад өсөөс эхэлнэ. Одоо яг бүртгүүлж байгаа. 31 амжилт хүссэн үг зэрэг очно гэдэг чинь 31 тооны чингэлэг дүүр урам гэсэн үг гэж хашгирлаа. Ангийнхан ярс хийтэл уцаа гарах нь сүртэй. Бүгд зурвас бичээд илгээх товчоо уралдан дарлаа. Үндэсний сүлчээг дөрөгтөл ачаал өгч байна да. Ингэж дүлгөөнийг орлоготоо зэрэгцэн сугар эрхлэгч анги руу орж ирлээ. Багш нь танай ангиг зорж ирлээ. Хүүхдүүдээ та бүгдд 10-д ангийн хамт олонд багшийн шин сэтгэлээсээ баяр хүргэе. Танай ангийнхан гайхамшигтай ажил сэдэж хийсэн. Ямар авьяастай хүүхдүүд вэ? Багш нь үнэхээр биширсэн шүү. Гэхэд хүүхдүүд баярлан зэрэг орлолтлоо. Багшаа, та наад өгөө тоглолтын дараа тайзан дээрээс хэлэхгүй дээ гэж жижиг сараа гомрохлоо. Тийм, ийм сайхан үгийг ээж аавд маань сонссон бол баярлахгүй юу гэж баярмаа хүч нэмлээ. Сургуулийн удирдлагыг төлөөлж хамгийн том хүн нь үг хэлэх ёстой шүү дээ гэж эрхлэгч тайлбарлахад хүүхдүүд шаал тэнэг захирал ёслол дээр үг хэлэхдээ дандаа уур амьсгал лэвддэг шүү дээ. Хоёр үг холбоод хэлчих чадвар байх биш. Хэрэг дээрээ өдөрлөгийг гутаасан шүү дээ багшаа гэж ам болоалдлаа. Сургуулийн захиргаа сайн улсын өдөрлөгийг тасалдуулах гэсэн юм шиг өмнө нь тулгаж шалгалт авсан үйлдэлд тайлбар авна гэж ангийнхан хашгиралдав. Бас шалгалтын асуулт хууль зүйн хичээлийн сэдвээс зөрөөтэй байсан гэж бүгд гомдол мэдүүлцгээв. Ангид яг л хонь хураг нийлж байгаа юм шиг. Эрхлэгч үүнийг сая л сонсож байгаа бололтой гайхаж байснаа гарлаа. Захирал өрөөндөө хажид багштай тамхилж суутал гаднаас тайвнагийн ээж орж ирлээ. Бүсгүй игдүүцсэн байдалтай. Хоёр авгаа тамхиа бушуухан унтрааж хажид босч салхивчийг онгойлголоо. Танаа сургууль чи яач хасан газар вэ? Гэж хэлэхдээ захирлын нүд ширүүн болж та юу яриад байгааг би ойлгохгүй байна. Ууртай хариуллаа. Манай хүү 10-д ангид сурдаг. Өшөдөр өдөрлөгт нь оролцох гээд иртэл ангийн багш нь хэн байсан гэж хувийн компанид үйлчлэгч хийж байсан хүн байна штэ гэж тэр эгдүүцлээ. Хаждын царайд нар мандах шиг харагдана. Та яг нотод чадна биз гэд ам руу нь орчих шахна. Бүсгүйн ажилдаг сутай компанид үйлчлэгч байсан эмэгтэй сургууль ирээд хүүгийнх нь багш болчихсон аж. Хажид багш эмэгтэй дагуулan өрөөрөөгөө ороод гомдлыг нь бичгээр гаргуулах зуур бах тавн хансан байртай нүдээ эргэлдүүлнэ. Энэ багштай холбоотой өөр ямар нэгэн гомдол байхгүйз хүүгшин ялгуурлаж харцааны доголдол гаргасан ч юм уу ингэж цааш нь хадгалаа. Таймнаа сайхан хүүхдүүдтэй 10,000 төгрөгөөр нийлж багштай гурил будаа авч өгсөн гэсэн. Өөрөө тисмэлзээд хэлэхгүй байгаа. Дүүн мэдчихэд надад хэлээд л байгаа. Хүүхдээр гурил будаа ахуулна гэдэг чи юу гэсэн үг вэ? Яг л цэвэрлэгч сэтгэхүй байгаа зү. Ингэж бүсгүй хэлж уур цуглаа барьж ядна. Хажид баярлсандаа босч ирээд дэвцэх нь холгүй. Энэ бүхнийг бичүүлж аваад гуяа алгадах шахсан хүн захирлын өрөө рүү харааж орлоо. Захирал хаждыг хийхээр төлөвлөсөн байцаалтын тухай сонсоод дов хийтэл зочлоо.
Төрөөчийн байцаалтаас болж нүүрхийх газаргүй болсон нь мянган жил улирсан ч арилгааргүй сургамж болсон нь тэр. Дахиад жонхуу готгол лайгн чи өөрөө өрнөз гэж ам өчгийг нь авч байж зөвшөөрөл өглөө. Хүүхэд чинь гинэ шүү дээ гээд хажид үнэгнүүтэй жаатайлхан инээн. Сургуулаар дүүрэн эрхлэгчин хүмүүс болох гээд байна. Нэг л мэдхэд энэ хүмүүс таныг татаж унгаад сугарлыг захирал болгоно гэд өрөх бичиг бариадгүй нь гэж хийж захирлаа хатгана. Барын цулцыг багдаарна гэдгийн авилгал авсан хэрэг нь улайгаад гараад ирж байхад худлаа хэрэг зохиох гэж байгаа ш. Баримттай нотлохоотой үйлдэл гэж захирлаа тайвшрууллаа. Сугрын цэргүүдийг нэгээрч болов харой гэж хошуу амаа билгүүднэ. Тэмүн хонглын цонхны өмнө зогсоод сувдтай удаан ярилцахыг хэрэгт дуртай охид хаалга онгоцуулан харна. Охин саяхан уурхиж эхэлсэн хөвгүүн рүүгээ гунигтай харж зогсноо уйлж эхэллээ. Худлаа. Чи арайч дээ. Надад ийм үг хэлээд хата яат юм бэ? Ингэж чанга хэлж нулимсаа сул асгаруулна. Намайг уучлаарай. Би чамайг гомдоё гэж үнэндээ бодоогүй. Нэг орооны бодлогогүй алхмаас л ийм юм болчихлоо. Гэхдээ нохин би итгэхгүй байна гэд цорхрон уйлна. Тэмүнэ би итгэхийг хүсэхгүй байна гэж чанга хэлэх нь тэр хол ангийн хаалгаар сэмхэн харж буй огтдож сонсогдохоор 10 жил ойр дотн найз нөхөд байлаа. Чамайг хайрлаж чадхалах гэж би бодсон юм аа. Гэтэл болдоггүй юм байна гэж хүү хэллээ. Тэмүнэ чи надад битгий юм хариг сандаач дээ. Би яах болж байна? Чамайг хинт ч алдмааргүй байна. Хинт ч химэн охин уйлж хашгична. Сувд учир зүггүй уйлсаар анги руу орж ирэхэд уймэлдэж байсан хүүхдүүд гайхаж чимээгүй боллоо. Бүгд ангаатлаа алмаарчээ. Өчигдөрхөн аз жаргал бэлгэж байсан охин суудалдаа суугаад уйлсаар л. Хүүхдүүд шивэр авир ярилцаж эхэллээ. Дүлгөөн сувдын дэргэд очиж суухад наран туяа мөрөн нудраад чи очиод харагдаач гэж шивнэх дуулдана. Мөрөн надад уурлах байлгүй дээ. Гэхэд дараагаасан баруун гарын туслах руугаа тас намжирдаад чи ийм доожоогүй штэ гэж хэллээ. Хөөхий сууд Тэмүнтэй үргэлээгээд хичнээн жаргалтай байлаа да гэж мөрөн зүрхээ шимшрүүлэн бодож байлаа. Сувд уйлж байснаа гинэт эргэн хараад гэрлээ чамд миний нулимсыг харах сайхан байна уу? Яваад очооч чи тэр Тэмүн рүүгээ чамд хайртай гэж гэн гэж хорсолтой хэлээд улам их уйллаа. Алчуур гаргаад нулимсыг нь авчиж байсан дүлгөөн энэ үгийг сонсоод сандарчихлаа. Сувда гэрэл буруугүй штэ. Тайвшраа миний найз гэлээ. Сувдан энэ үгийг огт тоосон шинжгүй. Яасан гэж Тэмүн чамайг хайрлаад байгаа юм бэ? Чи хин юм бэ? Чи Тэмүнийг над чиг хайрлаж чадах уу? Гэд нулимс урсгасаар л байна. Хүүхдүүд доогсон, санаа зовсон, өрөвдсөн, үзэн ядсан харцаар охин руу харна. Гэрлийн нүднээс том нулимс гарч ирснээ босч ангиас гарлаа. Даран багшийг хичээлээ зааж эхэлж байтал хажид багш бүрнээг дуудууллаа. Хүү ёс зүйн хорооны дарга нарын өрөөнд толгоогоо мажин зогсов. Айж балмагдаж байгаа болгон багш нарын хэлэлгээр духан дээрээ бичээстэй гар нь жижирч харагдана. Бидэнд мэдээлэл ирсэн. Та хэдийг сунжид багшинд очиж их хэмжээний бүр 3 сая төгрөгийн авилгал өгсөн гэж хэмээн хажид багш сүртэй хэлээд хүүг нэвт шовт харлаа. Үгүй, тийм юм байхгүй гэж бүлтгнэн зогсоо хүүг өрөвдөх сэтгэл хаждад элсний ширхгийн чинээж байсангүй. Гурил будаахан өгсөн бол ч яахав. Авилгал гэж тоостоггүй хуйлтай л да. 3 сая гэдэг чинь ноцтой том тоо. Гэж хийсний дараа хөөхий гинэхүү айсандаа бүх үннээ тоочж эхлэв. Хорлогчин аашт хүүхнээс өөр хэн нэгэн байсан юм гэхдээ үр зүрх нь өмөрмөр. Гинэн цагаан хүү багшаа аврах гээд зөвхөн гурил будаа л өгсөн гэж тангаралан зогсно.
Хажид нэг нэгэнгүй хүүгийн мэдүүлгийг бичиж авч сэтгэлийн гайхамшигтай таашаал эдлэн суув. Сүнждийг энэ удаа найдвартай зайлууллаа гэж бодхоос баяр хөөрөөр бэлхэж буйн илэрхий.